Design Box нэвтрүүлгийн маань шинэ оны анхны дугаарт зураач Болцоо хаах маань ирсэн байна гэд бидний урилгыг хүлээн аваад ирсэн танд баярлалаа. Тэгээд сайхан үйлчж гин өө. Сайхан үйлчж. Шинэ оны мэнд. Чи нэг нутагч юм биш. Нэг нутагч юм байна. Тэгээд бүгд бидний одоо хамгийн үзэх дуртай байсан тэр гоё Google-тэй би ч одоо 80-аад оны төлөөлөл. Тэгээд тэр гоё Google-тэй кинонуудыг хийж бүтээсэн зураач ах маань ирсэн байна. Уран бүтээлээ анх хаанаас эхэлсэн, хүүхэд байхаасаа эхэлсэн байх мэдээж. Тэгээд тэр тухайгаар яриагаа хэлээ те. Гэхдээ энэ үсэн сайн байцгаана уу? Ингээд сайхан үзэж гэж байна уу? Тэгээд та хоёрыг намайг ярилцсан доорсон их баярлалаа. Ер нь юу вэ? Та чинь Google-тэй киноны зураач мэргэжилтэй тий? Ер нь бол. Ер нь яг тэгж хийж болно. Би эхний мэргэжил бол багшин дээр сургуулийн зураг шугам зэргийн ангийн багш уу, зургийн багшаа төгссөн. Оо зөө. Тэгээд цэрэгт яваад цэрэг албаа хааж ирээд орчууд дэвлийн ороонд нэг сар ажилласан. Зүг. Яг намайг цэргээс халагдаад ажил хийх хүслэн халагдаад маргааш нь би орчууд дэвлийн ороонд тэгээд юу хийдэг вэ? Ер нь зураач хөргийн хөрөг зураг. Хөрөг зураг янз бүрийн билээ. Ер нь тэрийн орчууд дэвлийн орооч нь их гоё байсан шүү дээ. Тэгэхээр наадмын нэг гоё чимэглэлд оролцоод Балид он гэсэн үг юм тий. би 84 онд цэргээс халагдаад орсон гэсэн үг. 84 оны 6 сард ороод. Тэгээд наадам хүртэл ажиллаад наадмаар парад яваад баяраа дууссан. Түүнээс хойш ажилгүй нэг 14 он. Сэрэгч гэсэнд бас зурж исэн байх үү? Баган дооцсон бичээл. Багшин дээр төгсөж очсон учраас чинь нэг эд халуун дээр зүгээр сууж чадахгүй. Олон цэргийн гар дээр нөгөө он бичсэн үү? Оо тийм. Хом мөн. Ер нь тэгсэн шүү дээ. Яг манай халууд бол бүгдээр хаалаас мөн ерөөсөө миний үед байсан цэргүүд ер нь ихэнх нь шивэстэй. Баста. Таны гараар л орсон биш таны гараар орсон. Хон тэгэл одоо юу хос мог хос шуу тий. Тэгэл нөгөө оноо бичин зарим нэг нь хайртай ах мөхнэ. Тэс нэг 3 зүгөө шивдэг үстэй. Сайхан ингээ ороод жагаал. Төвсөнд орж байгаа. Өнөөдөр манай нэвтрүүлэгт бас нэг зочин орсон байгаа энэ тэр. Тэгэхээр энэ зочдын талаар бас нэг та танилцуулаад тахгүй. Энэ бас л сонирхолтой харагдаад байна. Энэ бол би одоо Шаасан зан гэдэг Google-ийн киноны гол дүр байна. Яг тэр Google-ийн кинонд тоглосон тий. Жүжигчин гэсэн үг шүү дээ. Би энэ цаг үед бол тухайн цагийн миний орон тооны нэр бол Google-ийн Mass гэсэн орон тоонтой байсан. Тэсэндээ Google-ийн дархан л да. Тэгээд миний одоо хийсэн хит хөөхөлтэй мэдгүй. Энэ бол нэгэн сүйд хийсэн одоо хөөхөлтэй хийх аргачлалаа нэг ойлгоц үед хийгдсэн. Хөөхөлтэй. Тэгээд тийм учраас бүтэн кино тоглосон дараа ингээд одоо хүртэл ингээд эвдэл байхгүй. Бүхэн ингээд ёсоор хөдөлж идэг. Энэ хөдөлгөөн бол маш сайн хөдөлж иж юм аа энэ тийм. Ийм хэвээр байгаа чинь миний одоо хөөхөлтэй ясна л. Одоо энэ дахиад нэг толгой биш. Тэгэхээр энэ нөгөө дүр хувирж байгаа илүү толгой гэсэн үг бол энийг энэ дээр залгаал. Тийм яг энэ хийх чинь тухай бид нар солигдоод толгой туршсан. Одоо шинэ бол нэг сайхан ингээ тайван байгаа. Инээж байгаа баясгалантай юм ингээ тайлбарлаж байгаа. Хүнтэй ядаж мэдсэн чинь амгалан байна гэж мэдэлж байгаа. Эний дууг штэ. Гомсронгоо оруулсан байхгүй. Вау. Тэгээ гомсронгийн дуу оруулсан сонсож байгаад би бараг энийг хийсэн байхгүй. Гомсронгоос нэг гоё юм ярьдаг штэ. Тэ. Яг энэ нэг гоё таардаг тийм сонир. Тэгээд хэрэг уурлах юм бол одоо энэ толгойгоо аваад энэ толгойгоо хийн гэсэн үг. Тэгэхээр яагаад юм бэ гэдээ уурлж шээ. Характер нь бол ингэ харагдаж шээ. Тэс ярьж байгаа тэр нөгөө ам нүдний хөдөлгөөн бол ингэ байхгүй гэсэн үг. Энэ нэг шаазан учраас одоо энэ хайх шиг шаазан штэ. Энэ одоо ингэ барилын хөдлөлт бол шаазан шанаар алдаж штэ. Тийм ч зориуд ийм байлаа гэсэн. Одоо ингэ энэ юм төс ингэ яг шаазангийн яг шаазангаар ийдсэн мөн гэж харагдсан шүү дээ. Гэж бодож ирсэн. Өнгөө одоо энэ бодон манай Адиа гэдэг нэг мундаг ах байсан телевизийн тухай ерхий зурж ирсэн. Тэр хүн надад бодгийг яаж шаасан шиг болох юм гэдэг. Битээ ярьж байгаа хийсэн юм бодог. Энэ бол энэ дөрөв хөдлөх гээд байдаг. Гэсэн мэт шаазангаар хийсэн байх хэрэгтэй байдаг гэсэн асуух босч байгаа. Тэр зөвлөд бид тэр толгойг сольдог. Тийм ээ. Хөдлөх боломжтой юм уу хөдлөж болно. Гэхдээ яг нэг нүүр ам үргэлж та жишээл одоо энэ дээр нүүр ам хөдлөж хувиргасан хичнээн дүр хийсэн гэсэн үг бол зөвхөн толгой гэдэг.
Одоо энэ дунджаар 3 дүрэл хийсэн. Энэ одоо 50 амгалан байгаа. Энэ болохоор уурж ашиглаж байгаа тийм ээ. Өшөө ахаа өөр осны дүр байгаа нь юу гэж байгаа? Уйлж байгаа, гонглож байгаа дүр. Тэр нь одоо өөр хүн дээр тэр толгой. Энэ хоёр талаа надад байж байгаа. 80-аад онд ч одоо ингээд шаадсан манагч өөрсдөө хийдэг байлаа. Өөр бусад үйлдвэрийн юмнууд бас байгаад байсан гэдэг та түрүүнийг энэ гутлан дээр хэлжсэн шүү дээ. Түүхээр гэсэн Монголын үйлдвэрийн түүх те. Өөрөөсөө миний хийсэн үйлдвэрийг ярих юм бол яг Монголын үйлдвэрийн түүх төр чинь яриад байгаа байхгүй. Жишээ нь одоо энэ хаалан энэ бодог гарах чинь би шаасан баарны үйлдвэр дээр очиж хаалангаас нь хагасаа тэний номтрыг аваад дээрээс нь ахаад нөгөө адиа гэдэг маань мундаг зураач авах байсан телевизийн ерхий зураач. Тэр адиахын зөвлөөр би тэр ингээд тэр бодгаар нь бодож хийсэн. Нэрсэнд бараг шаасан гэсэн үг юм. Одоо маш яг шаасан шиг төрхтэй бас. Тэгсэн мэтлээ кинонд шаасан шиг тхий галар байх юм бол юм гарчихгүй учраас. Дээрээс нь ахаад жоохон юм өнгө Маасан болох юм те. Одоо нэг гүзгэр мат бий болгож ингээд 2-3 шинж оруулсан байна. Ер нь бол тухайн цаг үед бид хөөхөлтийн кино тухайн хөөхөлтийн цагт материал сонголтын дээр бодог болон янз бүрийн туршлагыг хийжсэн гэсэн үг. Одоо шинэ шаазангийн готлын Монголчууд ахаа шатаа штэ те 100-нд. Керамкер хийсэн гэсэн үг үү? одоо энэ керамик шинэ яг эцэс бол юу ш нэг шүдний материал гэдэг штэ. Зөв. Тэрийг үндсэн суурилгаад тэгээд керамик гэсэн. Юу одоо бодог нь бол ямар ч шааза барна туршлага авч ирсэн. Тэр одоо тухайн мастертай би тухайн үеийг мундаг хүнтэй ярьжсэн санаж байгаа. Гэтэ тэр хүнийх нь нэрийг марчихсан. Тухайн үед яг эрхний техникээр байсан хүн энэ бас их туссан. Одоо энэ дээр ингээд нулимс туссан байгаа. Энэ бол яг шаазангийн паалм байхгүй юу? Зүг зүг. Уйлж байгаа дараа байдлаа энэ хөөс. Тийм байна. За жишээ нь гутлахад аршин үйлдвэрийн боловсруулсан готлууд байхгүй юу? Зүг зүг. Манай хөхний үйлдвэрүүд те. Тий. Одоо ингээд нэг жоохон нэг юм улаан юу энэ бол ингээд юу гэдэг. Тухайд нэг цэмний үйлдвэр гэж байсан юм аа. Тэрний цэмний үйлс бүр хайгд ингээд машинд н ороод хайгд бүр ингээд нэмхэн гард юм лээ. Тэр нь авч хийжсэн байхгүй юу? Тэгээд хөдөлгөөний саадлахгүйгээр хийдэж явжсэн. Одоо ингээд харах юм бол байж байгаа тийм өмд энэ төр тухайн цаг үеийн л тийм ээ. материал. Энэ дээр бол энэ сүүлд нэг хөөхт ингээд хийсэн билээ. Энэ өөрийнх нь дээр нь бол нэг гоё юу байсан. Хадаг байсан. Одоо нэг дээрийн хүмүүст нэг юм торгоор ирсэн торгон хадаг гэдэг юм да. Биш тор би нэг самбаа хадаг гэдэг нэг шүлсэн хадаг байдаг шүү дээ. Тэр ингээд хөдөлгөөнд үнэхээр гоё болдог байхгүй. Одоо энэ бол хөшөө энэ бол дээд юм Дардаагаад шүү дээ. би ямарс нэг наацсан байна шүү дээ. Тэр бол яг ингээд хувцс шиг дагаж явдаг. Хүмүүс ингээд ямар гоё дийлэг өссөн юм бэ гэхээр тэр чиг хийсэн. Одоо ах ингээд энэ дээр ингээд тавьсан байж шүү дээ. Яг Google-тэй нэг зураг авалтан дээр нөгөө сцен юу засцсан байгаа шүү дээ. Тайз. Тэрэн дээр яаж тогтоож хөдөлгөөн өдрөө хийж авч байна. Одоо энэ чинь арга нь бол бидний одоо орчин үеийн стоп мошн гэдэг байгаа шүү дээ. Тий одоо нэг болохоор би бол тэрийг яг стоп мошн гэж болно. Энэ нь бол яг одоо бодит хөөглийн канал да. Тэгээ тэрийг одоо нэг авсан. Бодит хөөглийн канал гэж би одоо монголоор хэлэлт хэлнэ. Энийг зураг авахдаа ийм тавсан засан тухайн орчин засан шүү дээ. Тэрний ингээд дэвсгэр нь бол одоо хадаас орохоор хөтэй байт юм тий. Яг нь хонтой хүүхэлтэй гэж одоо гадаад тэр яг мөн биз дээ тий. Тэр бол арай биш ээ. Бид нар юу одоо ингээд хөөсөн зэрэг шүү дээ. Тэр нэг юм хатуу шар хөөс ярьдаг шээ. Оросоос зөвхөн ирсэн тэр бол тухайн цаг үед хятад жоо Монгол жоо зөвхөн орсд гэдэг юм хөлтэй хөөс. Тэр хөөсөөр тайзалсаад яг дээгүүр нэг орчин гоцсоо тэгээд. Энэ нэр энэ шаасан цаг каналд хийсэн тайсан дээр шүү дээ. Би одоо юунд Баяшин дэсэн керамик үйлдвэр гэж байгаа. Тэрний тэр нэг одоо энэ хороолын цэнхэр башимуд байдаг шүү дээ. Тэрний цэнхэр балангийн ундаг. Юуны нэг өнөр хороол нэгдүгээр хороолын бор балтан ундаг байдаг шүү дээ. Тэр унтгуудыг аваад тэр унтгаар энэ тайзан засч алсын тайз хийжсэн байхгүй. Үүр ингээл энэ чинь говьд болж байгаа үйлдэл шүү дээ. Тийм шүү дээ. Тасралтгүй үйлс ингээд нүүлсэн та. Ер нь одоо энэ Google-тэй нэм том биш үү? Тэгэнгүүт тайз бол нэлээд том болж ийж зураг авалт хийгдэх байх тийм үү? Энэ зам бол их том хийгдсэн. Ер нь Google-тэй кино одоо стоп машин гэдэг байгаагийн нэлээд том Google-тэй хэмжээнд энэ орно. Ер нь бол Google-тэй ерөөдөө нэг юм энэ агийн өндөртөө за нэг өдөд данил өндөртөө хахад тайзсаад их тончтой байдаг.
Энэний тайлбарлах том болсон. Энэ шаасан цагаан дараа өнчин цагаан нутаг гэж юмсэн. Тэрний хөгжил бол үнэхээр сайн болсон. Тэр харин яг стандартын дагуулсан. Тэрний тайлбар үнэхээр гоё хийгдсэн. Ирэх цагаан ашиг бүр хамгийн ихэнд хийгдсэн гэсэн үг үү? Тийм ирэх цагаан ашиг хамгийн ихний юм шүү. Хамгийн ихнийх үү? Гэтэ бид нар юу ч мэдэхгүй байхад. Тэгэхэд л айгүй сэтгэл одоо бол мартагддаггүй шүү дээ. Гой санагддаг. Тэр дуу хөгжим тэгээд харж байгаа үйл хөдлөл эднэр тий. Ирэх цагаан ашиг нь хамгийн анхны одоо хишгдгой найрлж байсан. Мөрөнгөө агч гээд оператор төр бат гээд одоо топ мөрөлийг байгуулсан юм. Тэр манай инженер байсан. Мөнхөө гээд нэг гэлийн техникч байсан. Тэгээд Дашима гэдэг маа зураач бисгүй. Артын зураг цэгж байгаа хөө. Охин. Тэгээд тэгээд саасан гэдэг нэг ч бас тэр маа хөдөлгөөний зураач. Тэгээд би хүүхэлтэй мастер болсон. Юу ч мэдэхгүй. Хүүхэлтэйг анх удаага баг харж байгаа. Нөгөө хэд мас ерөөс юм мэдэхгүй. Бид ярилцаж хийсэн. Хамгийн анхны хүүхэлтэй авч ирэх цаг шиг. Хаан сурчаад ирэх хийсэн. Ерөөсөө зэрэгс халагдаад 30 жилийн хоронд нэг ажиллаад тэгэл нэг сар баярын дараа нэг 8 сарын хүртэл хийх мөнгө олчихсон гол. Ерөөсөө болиё гэл. Тэгээд өглөө сонирхдаг байсан. Зүсгсээр гал телевизэд ороод тэгэл хамгийн анхны хөдөлгөөн. Монголын үндэсний телевиз дээр л хийж ирсэн юм. Телевизээр хийжсэн. Кино үлдэр гэж бодоод үзсэн шүү дээ. Кино үлдэр Та хамгийн анхны Google-тэй тэгэж хийгдсэн юм тий. тий. Тэгээд одоо та ажил ирэх цаг ашигн дээр бид нар ингээд тухай торсоод утсан. Яг ер нь бол нэг хштгаа мөрөнгө орчин тэр ахын тэр нэгээс хөглөнтэй холбогдуулаад нэг 14 хоног Оросд сойж мэлсүү дээр 70 маяг юм хийгээд ирсэн. Жоох материал аваад ирсэн. Тэдний хартаа ийм л байсан гэж хэлээд байдаг. Нэг ийм л байсан би хийгээд байдаг. Өөрөөс нэг гэдэг тийм байсан. Тэгэхээр ер нь бол төсөөллөөр л хийсэн биш тий. Тэгээд хамгийн анхны ирэх цагаан ашиг хөдөлгөөний хүмүүст ажиглаарай. Тэн дээр бид нар аргасны хоч олж юмжиг материалж олж юмжиг тэгээд хийцсэн учраас сэтгэл хөдлөлөөр хийцсэн. Тэгээд нүд нь ингээд аюу гой хөдөлгөжсөн. Доошо бүрэн бууж чадахгүй. Талгаан бүтээ хийж чадахгүй. Тэгээд яг төсгөл дээр нь танаа ажиллах бол нөгөө бата хоёрын норон угарцсан гэдэг байхгүй. Тэгэд хайсан дээр авч зогсож болдгоо. Тэгвэл аваад оронд нь тавьчихаар нөгөө нэг орлон тоглогч нь байхгүй. Хүүхдээ заавал орлон тоглогчтой 2 3-аар хийх хэрэгтэй байдгийг бид нар мэдээгүй. Энд ч мэдээгүй. Авч хаагж болдгоо. Тэгээд тэр чигээр нь зүтгүүсээр агаал дуусгасан. Тэр одоо ингээд түүхэнд орсон. Мундаг шүү дээ. Нэг тийм тэрээс хойш одоо энэ зааныг бол би одоо хоёр хийгээгүй. Энэ бол үнэхээр аргасан сайн болсон учраас энд бол битгсэн. Энэ итгэл одоогт биелүүлж байгаа. Ирэх цаг ашигн дээр бол би яг 4 өхний 2-оор хийсэн мэт. Зарим нь 3 ч хийсэн байна. Арга гисийн таа. Ирэх цаг ашиг нь өнчин цагаан мотон дээр. Энэ арга гисийн яаж юу хийж байна? Энд ч олон дахин үлдэж байгаа учраас. Тий, арга гисийн ерөөд одоо ингэж харах бол энэ л дээ. Яг үндсэн байгуулалтын энэ ерөөсөө л энэ. Энэ аа. Дисмис юу хөдөлгөөн яах юм шүү дээ. Тий. Одоо чи яг энэ шаасан цааны энэ юм шүү дээ. Энэ барьж байгаа 2 гуйл гэж байгаа юм л. Энэ гуйлын шин юу шүү дээ манай Батлан улааны дэвшээ агуулхаас би энэ цогцолтой нэг 10 ширхэг Японы хонго авсан. Тэрнгээр хонгоогөр ирсэн юм уу? Тий, хонгоогөр ирсэн. Тиймээс маш сайн. Энд ч олон дахин хөдөлгөж ингэ зураг авах учраас Маш нэг одоо энэ чинь 2 мм хэрэгтэй 2 мм-ээс хүрэхгүй нэг юм байгаа сте. Тийм ээ. Гэсэн мэтлээ Энэ юу даагаа тий. 30 жил одоо энэ дааж штэ. Энэ ч бас зүгээр байгаагүй. Миний 2 хүүхд энийгээс нь багада тоглож өссөн байхгүй. Тэрээс бол 1000 хөдлөж байгаа штэ. 1000. Тэгээ тэрээ даацсан хэрэг юм. мундаг байна тий. Маамун ашир хийзээ. Маамун ашир чинь намайг ажил ороод нэг удаа багт хийгдсэн. Тэр нь нэвтрүүл эхлэл штэ. Эхлэлөө. Тий. Тэрний үндсэн хөдөлгөөн би хийжсэн зургаар. Бас нэг хүүхдээ мэдэхгүй байхдаа л хийжсэн. Эргүүл тэр хүмүүс бүгд цэцлийн хөдөлгөөнөөр хийжсэн. Хий бүтээ гэсэн л хүмүүс байсан. Тийм учраас тийм гоё болчихсон байхгүй. Тэгэл Монголын Google-тэй хамгийн Дөрөв та нөгөө ярьсан шүү дээ. Үнчин цагаан ботох гэдэг. Тийм. Тэр чи одоонохоор бол бид нар мейкинг видео гэдэг юм байдаг ш. Тэр шиг би бас багтаа үзчихсэн юм аа. Яаж хийж байгаа тухай та нараа ярьж мараал. Тэгэл тэр нэг буцалж байгаа юу байл тэ тэр мэрийг аюу гоё шийдсэн. Тэгээ үнчин цагаан ботох чинь миний хамгийн сүүл шахав сургууль явахын өмнөхөн хийсэн хүүхэлтэй байхгүй. Тэр бол бүр их туршлагатай хийсэн. Үнчин цагаан ботох дээр хэдэн онцлог байдیں۔ Нэгдүгээр би дөрүүд ингээд 23 удаа хийсэн. Ямар ч тохиолдолд
эвдэрхгүй тэрээс гадна зураг авалтанд тайз 2-оос 3 зэрэг засаж зураг боломжтой болсон байхгүй. Тиймээс хоёрдугаар нь тэрний нэг тэр өмчин цаг матхын дээр би нэг сонирхол хэлсэн. Би ерхий зурагч ажилласан. Бас хүүхэлтэй мастер ажилласан. Учираас бүгдээр ингэ яг бодож хийсэн учраас аюугаа комплект болсон. Дээрэс нь хүүхэлтэй ур хийцийн хөдөлгөөхөөр тэр нэг сайн нүүр нь шууд хөдөлдөг байхгүй. Одоо нүүр энэ дэр толгой сольсон шүү дээ тий. Эрц цагаан шигтэй бол нэг ам нэмнүүд нь хөдөлдөг. Энэ дэр болохоор толгой сольж үтсэн. Эрц цагаан шигтэй өнцөн цаг маттай бол толгой солигдохгүйгээр шууд ингэ нүүр нь хөрж ярьдаг. Тэгэхээр та нарыг боломж байгаа өнцөн цаг мат кино даач гарах юм л да. Тэр гарах юм бол төгсөл дээр нь тэмээний толгой байгаа. Ботны толгой. Ингээд тэмээний хошуу бол ингээд маш гол зүйлэн амт шүү дээ. Самсан шархирал тэгээд ингээд яг нулимсан гараад бүр ингээд хөвгөд хацсан ойрж явж нүдэн ингээд нулимсан уурсдаг самсаар ингэж амьсгаа авдаг тийм хөвгөлтэй байхгүй. Тэгээд хойд бид зүгээр хийцэн. Тэгээд дараа нь би одоо сургууль явсан байхгүй. За энэ хүүхдэл одоо бол хангалттай юм гэж байна. Гэтэ дараагийн болсон хүчний бэлтгэнд бол энэ хүүхдэл заавал энэ чиглэлийг мэрэгшүүлъя гэдэг намайг сургууль явсан л та. Тэгээ очиод нөгөө сургууль хэсэг нэр үзүүлсэн чинь соёл зүйлсийн дэс олон мастер үнэхээр гайхажсэн. Чи ингэ нүүрний мимиктэй хийчихэд тэд мимик гэж ярьдаг юм л да. Нүүр нүдэн. Мимиктэй хөвгөлтэй чи биднээс сурах гэж ирээд байгаа юм уу? Гэж байгаа. Гэхдээ та хийдэг гэсэн бид нэр одоо хэдэн жил болсон юм гэдэггүй. Бид нар одоо хүртэл мимиктэй хөвгөлтэй хийж чадаагүй. Хэд чи хийсэн биш. Юуг сурах гэдэг ингэж ярьжсэн. Би тэгээд тухайд бас хэлэг гэрчсэн. Сан бодог биш те. Эдгээр юм заах дургүй гэж бодоод өнгөрсөн болохоос одоо тэрийг ингээ бодохоор хэдийн надаар бахарчсан юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тухайд би эдгээр сургууль авахгүй гэдэг намайг гөрийг нэг жодчихсан. Тийм. Тэгээд тэр сургууль сурж явах хэвчээ ямар хөвгөлтэй юм хийж ирсэн те. Би сургуулийнхаа дондор режим хийж чадаагүй яг ерөөдөө ирээл нэг манай хүүхэлтэй хийжсэн хүүхдүүдтэй туслаад янз бүр юм хийжсэн. Зүгээр яг курс ажил юм уу, хичээл ажил гэдэг зөндөө хийсэн. Гэтэ би диплом ажиллаа бол Монголд хийж ирээд Монголд авах нь хийсэн гэдэг диплом ажиллаа Монголд үүсэж чадаагүй. Ямар нэртэй хөвгөлтэй. Тост орчлон гэдэг орчлонгийн үүслийн тухай нэг тийм Монгол ард үлгэрээс хэлсэн. Хүүхэлтэй. Уулын зохиол мөхөөл юу нь бол сонирхолтой юм биш те. Орон улсын үүсэлтэй. Одоо жишээ нь одоо зүгээр ингээд ярихад ингэдэг байхгүй юу? Орчлонгийн тухай байна шүү дээ. Одоо NASA масаа ингээд нэг аппарат нисгээл тэр нь дараа одоо нэг мөсөн гараг харсан гээл те. Ингээд нэг гой гой ингээд дэлхийгээр бүүн болж шүү дээ. Гэтэл тэр чинь биш дээ. Монголын ардын зүгээр жижигхэн юм үлгэр дээр бүгдээр бичигдсэн байдаг. Тэр үлгэрийг би задлаад тост орчин гэдэг хүүхэлтэй хийх гэж оролцсон. Ихэл тэр үлгэр дээр орчин тухай маш гол хэлсэн байдаг. Эсвэл ингээд орчин гэдэг чинь одоогийн дэлхий шиг биш ээ. Ингээд цол хорцсон ус. Гэсэн нэг цол хорцсон хий. Гэсэн нэг азар цол хорцсон одоо шорооч гэдэг юм уу те. Гэсэн нэг азар цол орсон галан нэр байсан юм аа гэж. Тэгэхээр галан дээр амьдардаг, галан ертөнц амьдардаг хүмүүс, шороо ертөнц амьдардаг хүмүүс те. Усын ертөнц амьдардаг хүмүүс энэ төр гэдэг. Тэднийг ингээд яаж хийж хагаад дэлхий үүссэн тухай үлгэр өгөх байхгүй. Тэр маш сонирхолтой үлгэр. Тэгээ сайхан нэг NASA-ийнх нэг цол мөсөн гараг оллоо ч гэдэг цол хийн гараг энэ төр гэдэг зургийг авсан гал бүүн ингээд шашаалгаа надад бол шин биш байсан. Яг л би тэрийг ингээд Монголд үлгэрээс уншаад судлаа тэрийг бүр ингээд хийн гарагны тухай анимашн ингээд хийцэн байсан учраас надад үгүй байшин юм биш үү? Мөн 80-аад он хийсэн байсан шүү дээ. Дол өнгөрсөн. Тийм л юм байна. Тэгэхээр Монголд үлгэрээс мундаг байгаа. Ер нь бол зураад хийчихсэн байсан. Тий. Хийсэн зургийг авсан. Тэгээ кино үлдэр өгөөд эхний хэсэг хайс угаагдсан. Тэгээд төрийн өөрчлөлт боллоо, нийгэм солигдлоо. Итгэхгүй тэгэл нэг ардчлал гараад тэгээд тэгэл бүх юм ер нь гомлолтонд орсон шүү дээ. Гомлолтонд орсон. Тэгээд миний тэр хайс маш та юу болсон хайсаа авахгүй очсон чинь бүгдийн гэрэл зогтсон байсан. Тэгэл
миний одоо зураг авах гэж бараг харамсалтай. 3-4 сар авсан зураг тэр чигээр зүгээр юм хайж алдсан байхад үнэгүй болчихсон. Тэгээд би за болиа гэж гарсан. Тэгээ нэг хэсэг 7 хоног хүртэл яваад эргээд ирсэн чинь миний зураг авсан студийг татан буулгацсан байсан. Энэ бол тэрийн хүүхдийн кино зураг авалтын студ 2 студ байгуулсан юм. Бүгдийг би гар бие болж хийсэн. Одоо төрөө ах бит хийсэндээ. Одоо гэрлийн суураас эхлээл одоо энэ зураг авалтын ширэмэрээ бүгдийг яг өөрийнхөө гараар хийсэн. Нэгсэн орчингоо бүрдүүлэхийн тулд тийм байгалийн гэрэл одоо ингээд ширээх чинь ийм зураг авалтын ширээ чинь ийм бүдүүн хөлтөө. Тэгээ ингээд 3 метрээр юм уу метрийн тавиар ухсардаг том болдог жижиг болдог ингээд дээр нь одоо мянган юм үдчихсэн чинь жишээдгүй ширээ. Тэгээ гэрлийн одоо ингээд нөгөө юу арлын зааны арлын нэг зургийн талбайны одоо бүхэл юм яг бидний өөрсдөө хийсэн юм байна. Өөрийнхөө гараар ингэж та. Тийш ингээл төмөр хогонд ингээл задлаа хурааж чаар хүнд юм бодгоно үстэй. Тийш тэгэл Монголын өнгөлтийн киноны хөгжүүлтэйгэл бас ингэсэн биш дээ уналтанд орсон биш дээ давхар. Одоо танд зургууд нь бол байгаа юу? Байгаа. Тэд ямар ч шуурхаа нураас юм би ойлгодгүй. Тэгээ биш ямар ч шуурхаа шийдээ за балиг ал гарсан юм гэдэггүй. Тэгээ би яг тэр цагаас хойш миний нэг онцлог байдیں۔ Онцлог шийдээ одоо гонёч юм уу чи. Түүнээс би нэг ч кино үзээгүй. 30 жил явсан байсан. Би нодлон харин урьдчилан билүү 2 жилийн өмнө Хотон зэрэгэд нэг найз залуутай танилцаад. Тэгээд тэрний зураг авч хатан таарад гинт нэг гоё институт хөтлөөд зураг алтанд нь жоохон туслах өгсөн чинь тэгээд бид танилцаад. Түүнээс би одоо кино урлагаа хардаг. Ямар ч кино үздэг болчиход. Тийм. Энд бол аюу нөлөөсөн байна тий. Би кино үзэх аюу хэцүү. Тийм байдалтай. Тэгээ одоо харин би сүүлд жоохон кино үзээд киноч хаалцаад. Кино оролцоод хийлцэж байна. Хоёр кинонд нэг явж үзлээ. Тэгээ би шингээд яг сая 30 жил тасарсан гэлээ шүү дээ. Яг 30 жилийн дараа яг кино зураг авалтаар очиод кино зурганд оролцохоор бүтэн үе солигдсон байгаа байхгүй. Тэгнэ л дээ. Тэгээд яг бүр тэс өөр ертөнцийн зураач нар юм хийж байгаа. Тэс өөр ертөнцийн авалтаар зураг авч штэ. Тэс өөр ертөнцийн жүжигчтэй нь явж байна. Тэгээд яг Монголд яг миний сурснаар бол кино урлагийн үндсэн стил нь шал өөр болсон байлээ. Жишээ нь кинонд миний сурснаар бол кинонд яхахгүй 3 хүн чухал байдаг байхгүй юу? Нэг нь бол найруулагч, нэг нь оператор, нэг нь зураач гэх 3. Миний цаг үед зураач хүн за зураг авч олно гэж хэлээгүй байхад ямар ч мундаг найруулагч зураг авах тохио эхэлдэггүйсэн. Ямар ч оператор камераа дарж чаддаг байлаа шүү дээ. Одоо л өөр хин дуртан зураг эхэлж байгаа байхгүй. Ингээл тэнд зураач хүн ямаа хийгүйж болно шүү дээ. Тэгэл зураачийн хүндлэл байхгүй зураач хүн одоо ийм баг одоо сүүлийн чи их гойгоо нэртэй болсон юмсан артист гэдэг нэг хүн байж хад тэр юу гэдэг мейкап гэдэг нэг хүн байна. Тэд нь бүгдээрээ бие даацсан. Мейкапны ерхий зураач юм уу, артистны ерхий зураач юм. Нэг ерхий зураач нь аль юм. Гэсэн яг тийм нэг юмд орцсон бэл. Тэр надад шууд харагдсан. Сүүлд та ямар кинонд яв юу? Би кино. UBS телевизийн хийсэн нэг юм альтернатив кинонд оролцсон. Тэнд би зураач ирсэн. Дараа нь юуны Отгон зэрэгээс хүүхдийн нэг хөөрхөн нэвтрүүлэг байсан. Юу кино. Зөвхөн гэрэлтэн гэдэг. Тэнд бол ерхий зураач авч ирсэн. Тэнд харин би нэг яг зураач найруулагч хоёрыг хууснаар холбож оролцсон. Уг нь л зөвл юм бэл. Тэгээ одоо бол би нэг паунд болгон гэдэг нэг юм ятарч ихнэр багуулсан тухай кинонд компьютер графикаар оролцоод ажиллаж байсан юм да. Компьютер графикаас хийдэг шүү дээ тий. Ханаад энэ бол миний хүүхдийн ээж усаас нэг гин зогсчгод би яаж л хүүхдийн ана гэж боддог юм байхгүй. Дөнгөсөн хугацаанд би хүүхдийн бас энэ сэтгэл бол нэг шатаагүй. Яаж л хүүхдийн хийдэг тухайн цагийн бүх аргыг хэрэглэж үзсэн. Видео камераар хүүхдийн ана гэж оруулж ялаа. Нэг хэсэг 16 мм хальсны камераараас авах гэж оролцсон. Бүгд тэр
이거 зоркыг аппарат гэдэг шүү дээ. Тий. Тэнгэр хүртэл хийх гэж оролдсон. Тэгээ ингэж оролдоод явж байгаа учраас нэг тохиолдох цаг үе тэгээд өөрөө мэдэхгүй ингээд дагаад байгаадсан байх байхгүй. Цэврийн фотошоп орч хийж үзчихлээ. Энэ янз бүр амарсан. Тэгээ тэр үед ямар хүүхдтэй сканч хүртэл орж үзсэн. Миний хэсэг үтнээс энэ гарсан баг байхгүй тий. зүгээр судалгаа маягаар орлого тий. Үр дүнд нэг баах юм нэг гэрээр дүүр юм цаас бодлолцсон. Таны нөгөө гаргаж ирсэн сонирхол бас тэр их гоё юм эсэ тийм үү. сонирхол Тэр нэг юм болсон юм аа. Тэгээд нэг орлого яваад хараа бүтэхгүй болонгот би яахгүй. Энэ ягаад болохгүй сонир хийж үзье гэж байна. Тэгээд нэг комментэн дээр цаа сонир хийж үзье. Гэтэ яг надаас хойш бол манай хэдэн хүмүүс хүүхдийн хийх гэж ихтүүлсэн. Одоо жишээ нь мөрөнгө агч байна. Одоо урдны хэсгэлцэн болсон. Тэгээ хин хэдэн амбатар гэсэн юм. Жижиг амбаа, буурал амбаа, гизэг амбаа гэл. Жижиг амбаа гэдэг. жижигч нөө богжиг амбаа. Богжиг амбаа гэдэг. Бүгдээр нэлээд Америк хаш тий. Монгол хэлний тэгээд сон гэж үү. сон гэдэг юм шийдэл байгуулад тэнд ажиллажсэн. Тэнд нь намайг манай би тэнд орж чаддаг. Аюу сан би тэнд дээр ерөөсөө их чадаагүй шүү дээ. Гэтэ тэдэртэй би маш их татна. Ганзаа хоос орсон биз дээ. Тэгээ ганцаа манцаа бүгдээрээ бас. Тэгээд тэдний ачаар Монголын хүүхдээс хэсэг явсан юм хэрэг. Тэс үлдээ тэгээ 10 гоё болох шиг боллоо. А би болохоор зэрэг эргээд нэг ханд орж чадсан сонирн байна. Энэ 16 уцтай байдаг шүү дээ. Энэ хамгийн нэгдүгээр дугаар нь. Одоо дийшээ камер даалгах бах тий. Тий, ингээл хэдэн хийжсэн юм дээ. 95 50 төгрөг гэж юу? 50 төгрөг гэдэг ийм хүүхэлтэй гэж сонь. Одоо энэ чинь хар цагаан л болцсон байсан тий. Тий, ер нь бол тухайд би киногоо ачаад энэ хэвлэлд ороод нэг юм хийсэн. Энэ цагт энэ бараг шүү дээ. Хамгийн анхны одоо компьютерээр хийдэг орчин үеийн офсет хэвлэл анхны хэвлэлүүд шүү дээ. Яг Улаанбаатар сонин гэдэг сонин биш дээ байгуулж ирсэн. Тэр Монголын хамгийн анхны офсет хэвлэлийг их компьютер бэлддэг газар байсан байхгүй юу? Гэтэл улс төрийн сонин сүүл нь ард ярих гарч ирсэн чинь ард ярихыг манай тухайн ерөнхий шинжлүүлээд тэр хүн биш дээ. Балдарч Монголын хамгийн анхны офсет хэвлэл хамгийн анхны компьютерээр их хэллэлийг өөдөр нээлттэй гэж зарлж байгаа байхгүй. Тэрээс өмнө бараг 10 жилийн өмнө шахав энэ нөхдөж хийсэн юм. Үрдэг байсан уу тий? Тэгэхэд биднийг ингэж компьютер хийж авах нөгөө ард ярих чи өрдгөл байсан шүү дээ. Тэгээд их сонин тийм түүх байдаг юм байна. Нэг дандаа өвсөж Монгол анхны болох гэж оролддог тийм уусууд их байдаг. За энэ бол яг юмс офсет хэвлэл компьютер авах байсан анхны хүүхэлтэй гэдэг сонин байна. Нэгдүгээр хэвлэл нь. Хичнээн дугаар гаргасан бай та тэгээ. Биетээ 3 дугаар гаргаж чадсан. Тэгээ 3 дугаар дээр Жолын чинь хөрөнгө санхүү нөгөө юу та ганцаараа хийж байгаа тий. Тэгээд дараа 2 дугаар нь энэ бүгдээрэндээ нэг юм хүүхэлтэй зурх гэж оролцсон. Энэ бүгдээрээ юу дөрүүд байхгүй. Монголын хүүхдүүд зориулсан Монголын одоо үлгэрийн баатрууд гэсэн үг. Тэгээ Монгол үе яваад байна шүү дээ. Одооныгоор бол одоо комик манганы л тийм л явж шүү дээ. Жишээ одоо энэ дээр одоо 1-р дугаар дээр би яасан хэрэг энийг юу штэ нэг одоо алаад байхад унтсан охин байгаа штэ. Энэ хүүхд бол алаад байхаас нь үлгэр хүүхдэд авч өгдөг штэ. Энэ тэгээ дараа эргүүлэх энд юу байгаа. Дом буурсан хөхөл байгаа. Тийм бай. Тэгээ буудахын биш би. Тэгээ ингэ бодно гэж. Тэгээ одоо энэ сайн алаад байхаа энэ хулгай ирсэн нэрэд дом буурсан хөхөлийн үлгэрийг одоо энэ чинь хөхлийн болгочсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрийг би яд ингэж хүнд үзүүлье гэдэг ингэж. Одоо нөгөө төсөөний зургууд маань яваадсан юм шүү дээ. Тэгээ энэ ч бас болоогүй хөөх юм дундаа зөндөө юм та. Тэгээ хэд хэдэн цовруул байгаа юм. Тэнгүүт дараа нэг болдгоо боороо юм биш үү? Тэнгэр 5 битэн орлоор тоглоом хийж илээ. Энэ 5 битэн орлоор тоглоом хийсэн. Тийм шүү. Тийм. Тоглодог байлаа шүү. Энэ тоглоод байна шүү дээ. Яг тоглож байхдаа хүүхэд бол Монгол ард үлгэр юу одоо энэ болдгоо бороо өгнө тахаа өөрсдөө зохиоод эсвэл яг зохиолын дагуу явах болно шүү дээ юм бол.
Ингээд тоглож байгаа манай хүмүүс тоглож энэ тоглосон хүмүүс энэ үлгэрээс амтахгүй шүү дээ. Гэтэ энэ дээр ингээд одоо сүүлийн хүмүүс биш шүү дээ. Монголд үлгэрийг их мохогоор ярьдаг болсон. Харгасаар. Энэ тэдний ярьдаг харгас үлгэрийнх нь нэг энэ мөн. Гэтэ энэ тоглож байгаа монгол хүмүүс хизээш харгасаар харахгүй. Дандаа ийгээр харж тоглодог. Гэгээлэг тий. Гэгээлэг. Энд нэг модошоо зооцсон л байгаа, нэг арсын хуулцсан л байгаа. Гэтэ энэ тоглосон хүмүүс харгас болоогүй шүү дээ. Одоо тэгээд энэ Холливуудын өгүүлэлт гэж бүр л амар болоод байгаа. Тийм. За одоо энэ экшн болоод байна. Тийм энэ жишээ одоо нэг өвгөн ач хоёрын нэг баатар гай. Бас нэг баатар мэн л да. Өвгөн орчингийн тухай ачтай тайлбарладаг. Энэ бол хаа жишээ нэг сарын тухай тайлбарлаж байгаа. Сарнд ирэх тоо гэж. Тийм. За миний хөл одоо хүн өшөө манай хамаатны хүмүүс энийг унш ингээд тоглолцоход сарыг бодоод бол хэн ч андахгүй хэлж тэдний сар эдний сар гэж хэлнэ. Бас тань мэдгүй ачаал бүгд тий. Энэ бас нэг амттын тухай нэг бодом гарч ирсэн. Нэг шоу явж байгаад ам цангацсан ус уух гэсэн чинь. Ингээд юу ус хийж байгаа саврага юу чолоо хийж байгаад ууж байгаа байхгүй. Сайхан юун дээр YouTube дээр энэ гарч ирсэн хэрэг шилүү ус хийгээд хөвж ирсэн юуг нь авч тийм байх шүү дээ. Ухааны юм билээ шүү дээ. Тийм байсан л байна. Тийм байна. Тэрийг та аль хэдийн Ус дотор чулуу игээд лээ тий. Тийм энэ чи би бас нэг тэр ухаан байгаа байхгүй. Монгол бас нэг номоос харж хийжсэн. Одоо монголчуудын хүүхдүүд аним төр ном дотор байсан байхгүй. Одоо хүмүүс хараад өө ямар хонтой гайхаж байна. монголчууд тэгэхээр тэрийг энийг уншсан хүүхдүүд л гайхгүй шүү дээ. Байж л дээ. Тэгээ тань мэдхэд талаас авч. Энэ ах хойдолгонд өөр болсон байхгүй. Ялгаа хийж байна гэдэг. Тэгээ хідэн ялгаа гэсэн. Энэ дээр нэг хүүхд 52 өвгөн төрөөцсөн. Тэгээд өвгөнтэй яг өвгөнд гарсан. Тухайн үед хөөрөг барьж ирсэн нэг өвгөн төрдөг болоод Үснэ харцаагаад заагаад бас нэг өгүүлэмж байна шүү дээ. Тийм энэ ч бас л хөөрхөн хүүхэлтэй нэг одоо контент хийж яриад тэр байхгүй. Шингэж энэ дээр ирсэн мэл да. Энэ ягаад юу муухай болчихоо гэж байна. Тэгээ ямар ялгаатай вэ гэдэг. Гэснээр энэ ахын 2-6-ны ялгаа болоорой гэдэг. Ягаад муухай болсон энэ нэг охин бицвэс. Архил уулцсан байж тээ. Архил уулцсан байж тээ гэсэн. Тийм хөөрхөн их гоё харьцал. Дом өрсөн хөөх болгоно гэж байсан шүү дээ. Тийм. Тэр хөөх болгоно чинь миний одоо Монголын одоо шилдэг баатар болох хэрэгтэй байхгүй юу? Тэрийн одоо явж байгаа. Тэр хөөх болгоно хинтээ уулзж байгаа хэрэг. Мика Маустай уулзж байгаа. Тэгээд асуулт гэн чи яагаад ингэж юм хөөрхөн байгаа гэж. Тэгээ нэг тохойд нэг байсан да. Нэг бохны цаас гардаг гэсэн шүү дээ. Тэр цаас ингэ танилцсан. Тэгээ яг хүүхдүүд зориулсан. Тэгээд Таны мэдхүн тий? тань мэдгүй. Таны нэг юм дугаар гаргахад хийх цаг хугацаа гараад байсан. Би одоо энийг нэг юм би сар орчин зурдаг байсан. Бүгдийн гараар зурдаг гэсэн. Тий. Энэ энэ одоо чинь 5 өдөр орлоо гэдэг. Миний тоос зарчны хүүхдийн каноны гол баатараар 5 өдөр орлоо гэдэг. Тоглоом байсан. Энэ бол тоос зарчин гэдэг одоо түрүү ярьжсэн миний төлөм ажлын гол баатар ахгүй. Тэгээд төлөм ажлыг кино болж чадаагүй ч сонин дээр тавих гэж оролцсон. Тийм бай. За энэ их хөөрхөө. Энэ бол нэг Монгол ардын үлгэр байгаа шүү дээ. Биш ээ. Онцгой. Тийм. Онцгойдыг би зураг болгож хүүхдүүд тань мэдүүлэх гэж байна. Одоо зурган онцгой гэсэн. Төнтгөр төмөн жадтай гин тийм биш тий. Тэгээ одоо онцгой бүгдээр байгаа. Тэгээ ингээд яхаар их хөөрхөн. Одоо энэ одоо Төнтгөр өвн төмж оддаг гэсэн чинь Чингис хаан гэдэг. тий Чингис хаан. Тэр энийг очиж зөвхөн тийж хэлэхгүй шүү дээ. Тий. Одоо шиг бүдүүн мас бөгшөө шарна гэж энэ аюу хөөрхөн дүр байгаа. Энэ одоо ингээд хоошид их сони юмд арах хэрэгтэй дүр байхгүй юу? Энэ дүр. Тэгээ би энэ зориод оролцсон байна. Гişэд юм зөнд байгаа. Зөв. Юуга Мика Мастай уулзуулаад тас тарчингийн баатар маань гэдэг ингээд явчихсан. Одоо чи Мики Маусын эхний дүр чинь бас нөгөө юунаас гарсан юм билээ шүү дээ. Цогч ирэх. Олон нийтийн өмч болсон гэдэг. 3 дахь дугаар нь байна. 3 дугаар жоохон том хийсэн. Тэгээд энэ дээр бас нэг юу. Энэ нэг хүүхэд л яваад байна тий. Ерөнхийдөө нэг юм хідэн хөөрхөн баатар гарах гээд оролцсон байхгүй юу? Гурал өөр хүүхдүүд байгаа. Өөр харагдчих. Яг нөгөө өмцгөн дандаа нэг талаас авсан болохоор нэг хүн юм шиг харагдав. Тий. Яг нэг
нөгөө нэг бүх юм илэрхийлэх боломжтой юм хүмүүс нь юудэнд даалгах талаас нь гэж харах хэрэгтэй. Аялаад байгаа байхгүй тий ингээд тэр юу аялж юм. Тэгээ энэ жишээ Энэ болохоор зөвийн дээр юм одоо Байхны хонх байгаа шүү дээ. Хонх хараад одоо хүүхдийн хүмүүжлийн тоглолгэр ингэж явна гэсэн үг. Энэ одоо жишээ ингээд амжир атлет төлөвлөрүүд энэ тий. Энэ болохоор бас нэг оргол амтны тухай бас л өөр явж байгаа шүү дээ. Цэцгийн тухай юм л. Тэгээд бас нэг баатар гарсан сүүлэн хүүгээд. Энэ баатар гарчихсан. Сүүлэг хүү тий. Ер нь бол ингээд бүх юм дээр амьдлах оролцсон сүүлэн хүү байна. Тэгээд энд бас нэг баатар гарч иж байгаа. Тэгээ энэ сая нэг хөвгөлгөн чинь нэг жижигхэн ингээд аврал хайж. Тийм байна. ертөнцийг аварч байгаа тухай. Одоо энэ чинь нэг робот хүн ингээд зам буюу чинь байгаль дэлхий шүү дээ. Тэр ингээд ичин тэрлэх явж чинь нэг соос гэдэг юм дахиулаад. Тэгвэл соосон сонссон юу хөхөлгөн дам бүрсэн хөхөлгөн шүү дээ. Ич эдийн хүчээр чад төс тасдаг гингүүт. Энэ хөхөлгөн чинь нөгөө сүүлдээ хөхөлгөний орон болоод тийм тоглоомын төгмөг болцсон шүү дээ. Тийм тэр хөхөлгөн орон гэдэг чинь тэр байхгүй. Тэр баатар маань л асаа яваад шүү дээ. Тэгээ тэр үед их сонин. Чи хөхөлгөн орон гэдэг та нэг бодохоор их урт нэр санагдаад байгаа шүү дээ. Бүдүүлэгч юм шиг. Яг тэр эзлүүд нь бол нэг дүүнэр эсэлдэг. Гэсэн надад хэлж байгаа байхгүй. Өөртөө юу гэж нэрлсэн байсан гэхээр энэ бол Monkey Land гэж байна гэдэг. Та зөв хөхлөн орон гэж нэрлэж шүү дээ. Энийг ингээд голдогчаад гэдэг. Гэсэн чинь хөх болгоны орон гэдэг нэг сонин хөдөөний бүдүүлэг нэр ихгүй юу? Тэгэд өөр ямар асна чи Mickey Mouse Land гэж аюу гоё байдаг шүү дээ өөртөө. Та Mickey Mouse Land гэж чи Монголоор очилда Mickey болгоны орон гэж байгаа шүү дээ. Тэгвэл чи хөх болгоны орон гэж ялгаа юу вэ? Тэгвэл чи Billy Mouse Land гэж нэрлэж гэсэн чи хүүе тийм биш тэгээд тэгэл авсан байхгүй. Яалч одоо хүмүүсүүд ингээ үлдсэн биш тэр нэг одоо мартаагүй байгаа шүү дээ. Би ч гэсэн манай том охин тэнд их тоглолдог л. Тэр хөлгөөс одоо чинь ишид холгоно байхгүй юу? Ишидийн 2 саватаа, ишидийн домботаа тий. Юу л юу вэ? Энэ амьлал аяг хөөрхөн. Одоо юу нэг маш юу Супермен. Танд тэ гаргаагүй маш олон материал байгаас тэр Google-ийн сонинд яваа. Тэгээ маш олон материал байгаа. Тэгээд би 3 дахь дээрээс гарч одоо тэгээ орхисон юм зөндөө байгаа. Сүүл хийгдсэн. 99 баатар. Ямар гоё юм тий. Энэ одоо байгаль орчин Монголд ирэх хүний тухай цовор юмс тий. Яг энийг одоо бүлгийн хэд юм байгаа юу мазаал байгаа. Гэсэн чинь гоё ард малгай зал. Үнэхээр сонгож авсан нэг манай буурлаг. Тэгээд энэ үнэхээр бүлүүдэн нэг ном гаргацсан байна. Оо зөө. Тэгээ үнэ чи хүчиртэй юм байна. Нөгөө манайхан ч нөгөө нэг хүүхдэн дээр үнэ үлдэж боддог шүү дээ. Тэр үнгийг тайлбарлаж байгаа байхгүй яг энэ хий дээр. Одоо энэ намаа болоод яхам тэр үнгийг хүүхдэд их ойлгоно. Тэгсэн чинь энэ дээр надад хамгийн гол сонин нэг юм хэлсэн юм болохоор юу байсан гэхээр зэрэг 9 сүлд үнийг гээд зарласан байхгүй. Тэгэхээр хойд юу бодсон. За энэ нэг хятадын Японы юм л дураачлаад гэж бодохгүй юу. Тэгээд сүүлд нь надад тайлбарлсан л та. Хүн биш дээ. 9 чадвартай байх хэрэгтэй юм байна. 9 чадвар. Тэр 9 чадвар эзэлсэн хүн бол одоо ямар ч тохиолдолд өөрийгөө авах, бусдыг аваад одоо улс орноо хөгжүүлэх боломжтой юм байна л да. 9 чадвар дотор жишээ ингээд тэр бүх чадвартанд зориулж 9 удаа дуурсан байхгүй. Энэ одоо жишээ нь тийм чадвартай, энэ тийм чадвартай тий. Энэ тийм чадвартай ингээд явж байгаа байхгүй. Гэсэн чинь 9 чадварыг эзэлсэн хүн одоо төгс хүн болох нь шүү дээ. Тэр хүн зайлдахгүй. Зүгээр залхуур суухгүй. Тэгснээ ямиг хийхдээ өндөр түвшинд хийж чадна. Бүх юм хийж чадна. Одоо хятад Японд энэ 9 үнгээ чинь зайлтай чөтгөрөөр ярьд юм байна. Сонир байгааз. Сонир байна. Тэгсэн чинь тэр хятадын үлгэр дээр нь энэ зал чөтгөр нь хаас ирж ийн гэсэн чинь эзгүй салхитай талаас ирж байгаа. Хойдлоос. Тэгэхээр яах нь монголчууд болохоор энийг залтайг нь биш 9 нийцтэй байх. Зал ухаанаар нь суу ухаан 9 суу бэлгтэй үнэг. Тийм учраас хүүхдийнхээ дээр үлгэж байгаа үнгийг антик үнгээр тэгсэн хүүхдийн дээр үлгэж байгаа 9 суу залтай хүүхдийг 9 аимшигаас хамгаалдаг үнэг байх нь шүү дээ. 9 аимшигаас хамгаалж 9 иж идэг сургадаг юм байна. Энэ бас нэг хөөрх ингээд ийм мөрөдлийн нэг нь бэлдсэн байгаа юм. Гоё юм. Ийм тэр цааш нь хүмүүс зарим хүмүүс надад ярьсан энийг гоё хэллээ хүүхдийн наа болгочих л даа гэдэг.
талбайтай сайхан үзэж болно гэж. Энийг ингэж харуулж байхаар зургийг аваад аваад оруулсан тийм Тэгээд тийм. сүүлд нь авчи. Тэгээ. Деталь. Ингэж тайлбарлаад Яг тэр хүрээнд чинь энэ байгаа. Өмнөх авч байгаа юм даа. Одоо энэ чинь ботон хүү байгаа. Энэ сая нэг тийм ахсаа тайлбарлаа ярьчих. Тий, антид Тэгвэл дээр ингэж зургийг аваад дунд нь оруулах юм байна. энэ чинь ингээд ботон хүү. Одоо энэ чинь энэ ботон өвгөн байх нь шүү дээ. Тийм бай. Гэтэл энэ нэг комплект авахгүй. Нэг одоо энэ хүүхдүүд энэ өвгөнтэй уулзаж янз бүрийн ярих нь шүү дээ. Арчимын тухай. Одоо энэ бол жишээ нь юу вэ шүү дээ? Цахилдгын хүүхдтэй байх шүү дээ, тий? Тийм байна. Энэ да ямар хүүхд ингэж явах байхгүй. Гэтэл энэ бол бас нэг хэсэг юм байна. Тэр юм бол ингэж саний энэ жижигхэн хаац болсон юм цаасан дээрээд байхгүй. Энэ бас л дүр баг. Энэ тус гэдэг киноны гол дүр. Тус гэдэг Ашима танд хийсэн кино байхгүй. Тэрний гол дүрийн эскиз загвар. чи бүр гарцаг өгөлтэй шүү дээ. Гарцсан өгөлтэй тийм. Үзүүц. Ийм хүү юм байгаа. Одоо энэ жишээ нь бид нар бас гаргаж орж ирсэн юу гэнэ? Зүүдний цагаан арслан гэдэг. Ийм хүүхдийн зүүдэнд цагаан арслан онсон охид ирж, юм хөвгүүд ирж, өвгөн ирж, өдгөр ирдэг. Тэгээ хөдөлгөөнийг хийсэн байна. Тэгээ ерөөхдөө хийсэн бүхэн бэлэн болцсон байсан. Тухай би нэг фотошопоор хийжсэн гэж ярьсан. Тэр чинь нөхгүй. Зөв. Фотошопоор хийжсэн. Тэр одоо фермээр гарч ирээгүй л байсан. Цагцсан да. Сайн кананы нэг сонингийн эскизүүд байна. Сайн кананы юу шүү дээ. Канаа биш сонингийн нэг юу загвар. Ингээд нэг зураад эндээс ахиж цааш нь хэвлэлд өгч байсан байхгүй. Нэг дугаар гаргах гэж ийм их хөдөлгөөн гаргадаг гэсэн юм шүү дээ. Одоо хөөхөлн орон чинь эскиз нь гэдэг юм да. Тэ. Ямпортоор нэг өвгөн арц хоёрын дараагийн цуврал нь энэ байж байна. Одоо энэхэр бол нэг storyboard зурагдаж байна тийм. Storyboard одоо юу л энэ чинь нэг одоо юу хинтэ зураа гэж ярьж болох юм шиг. Амар их судалгаа хийдэг юм байна. Тийм. Энэ бол юм хин их байгаа. Зураа тэр нөгөө жижигээр ингээд нөгөө зохиомжоо төсөөл зурсныг бол төсөө гэдэг. Төсөө байдаг тийм. Одоо энэ жишээ нь дараагийн санд гарч ирсэн 15 толгойд атгаал жармагсан тухай ингээд зохиомж хийжсэн байна шүү дээ. Энэ одоо хэвлэлсэн үл хөөрхөн юм гаргасан баг тийм. Одоо тэгээд нэг хийгэж байгаа. Тийм ерөөдөө одоо юм жоох өөр одоо Юм хөгжсөн юм чинь тий. ашгүй ингээд бид нар чинь ингээд нэг хүүтэн авахад бүхлэтийн студ тэгээд осор том камер тэгээд зөндөө юм байж л тэгээд хайс тэрийг хайсан байгаа юм маш хол юм хамралтай байлаа. Одоо ч нэг компьютер хөгжөөд Дижитал юм. ингээд ямар ч ингээд хөөрхөн ширэн дээр өрөөд ирлээ шүү дээ. тий. Тэгээд жоохон сэтгэл хөдлөлөд тэгээд хийчихсэн ингээд зарим нэг юм одоо хийгээд эхэлсэн. Жишээ нь миний диплом ажил бол нэг юм байсан. Ийм төсөнд хамгийн анхны эскиз бол ингэж хийжсэн. Энэ. Энэ одоо төсөө буюу төсөө зураг одоо storyboard баггүй орчин цагийн хэллэгээр бол бид бол төсөө төсөөний зураг амтарлаж ярьж байгаа юм л да. Үйлчлэл гэж. Диплом ажил чинь энэ шүү дээ. Яг энэ байдлаараа бүрэн хийгдсэн. Хэрвээ бид энийг ингээд зураг авах нэг бүгд бэлэн байгаа гэсэн үг. Ийм хальсан дээр зурдаг юм л тий. Тэгээд Слайд тий. Энэ бол бүрнээр байгаа. Тэ одоо телевизийн Энэ болохоор одоо арын дэвсгэр зураг. тий. Тий. Background гэдэг. Энэ чинь нэг нийтдээ одоо алины арц гэж бид ярина да. 5 алины арц юм зураг байгаа байхгүй. Одоо бүр зураад Бэлдсэн үү? энийг Тэр 5 юм чинь би авч байгаа юм байхгүй шнэ. Тэгээд тийч орхиод гарсан дээр хаана юу гэж болж байна. Богох энэ одоо будгаа эхлээд контр зураад цаанаас нь будгаар нөхөж болж байна уу тий. Тий. Энэ одоо чи энд нэг энэ одоо энд хүрэхэд бол хальсан дээр туссан байгаа ч энэ Одоо нэг тийм байна. Тайлк. энэ юм дахиад одоо үндсэн хөдөлгөөний зураг гэж байгаа. Тэрийн дараа дундын хөдөлгөөний зураг гэж байгаа. Тэрийн дараа цэвэр зураас гэдэг. Тэгээ тэрийг үзчихэд эцсийн наривсан зураас гэдэг нь одоо энэ. Тэрийн дараа энэ тухайн хасан дээр нарийн контур хар зураас хийчихэд тэгэд дараа араас нь ингээд бичүүлж бодож Контр цаана өнө наана өнө. контур наана. Наана
дүүргэлтэн цаана. Тэгээ энийг одоо шинэ энэ нэг юм зориулт юм байгаад. энэ одоо би өөрөө л хийжсэн. Энэ зургаалтын юм. Яг энд хөдөлгөөн байхгүй юм бол Энийг бид нар өөрсдөө хийдэг гэсэн. Бид нар ямар дэлгүүр зааж байгаа шүү дээ. Тэр цаалдаг юм бүгдийн өөрсдөө хийнэ. Тэгээ энэ дээр одоо ингээд тавиад ингээд явахаар тэнгуут энэ хальсныхаа юуг ингэ тэмдэглэж тийм чи 56. тий 56-аад нэг юм Үзэгдлүүдээ тий. одоо энэ байна л да. Секундэд та бол хэдэн зураг зурж байна ер нь. Секундэд 25 кадр гэдэг шүү дээ. Ер нь хүний харах чадвар 25 гэсэн да. 24. 24 Одоо хөгжөөд нэг фреймтэйгээл 29 мос болчихлоо тий. сая та нар компьютер график оруулаа гэж ярьж байна те. Тэн дээр жишээ ингээд харахаар 12 6 мурга зөндөө таваа. 33 60 гэл. Гэхдээ явж явж ичсэн шүү дээ. Хүнд 24 кадр л харагдана. Тэгээд тэрийг бол бид нар ингэж хоосноос хийж байгаа учраас бид нар одоо яг шиг ингээд зураг авчихад эргэж харах боломж байхгүй учраас дандаа ийм хөдөл хийж энэ дээрээсээ барьж авдаг гэсэн юм байна. Тийм. Тэгээ одоо жишээ Зураг авалтын хөдөлгөөн гэсэн юм уу? зураг авалтын хуудас, зураг авалтын одоо гэрчлэгээ ч гэдэг юм уу. Бид нар ингэж нэрлэжсэн. Бид нар зураг авалтын гэрчлэгээ, зураг авалтын хуудас, тэгээ зүйлдээ амьдрал хуудас, шинжлэх хуудас гэх янз бүрийн хэлсэн л дээ. Зураг авалт. Энэ одоо би өөрөө л хөсгөтөнд татаал тухайн каналаар хөвлөл хийжсэн юм байна. Тэгээд ер нь одоо аль зургуудаа хийгдсэн байна тэрийг бичгэнэ шүү дээ. Бүтэн тий. Дараа нь эвдүүлгэн нэр нь айгуу чухал. Ачаал бүтэлтэй. Тий одоо ши энийг хэн гэсэн байна? Зургийн нэр нь юу гэж байна? Тост тед гэх тийм үзэгдэл нь тэгээд үндсэн хөлөө зурагч нь болцоохон гэж байгааз. Тэгснээр туршлагын зураг авалтыг тэдний өдөр Баатар гэдэг хүн зураг авсан байна. Одоо юу гэж ийм нэрүүд нь байгаа. Жишээ нь дундын хөдөлгөөний эхний дундын хөдөлгөөнийг Бацаахан ирсэн байна. Цэвэр зураасыг Габатаа зурсан байна. Төрс нэг буурлаган баг. Гэдэг чинь тийш баг шүү дээ. Биш үү? Тэгээд дараа энэ хуудсан дээр нь одоо нөгөө зураг авч хуудсан гэж байж байгаа. Энэ нэгдүгээр хатар тэтэй фон ман бүхэн. Энэ хуудсыг харсан хүн бол шууд хараад энэ камераны үндсэн амсгаа бүх юмыг мэдрэх боломжтой. Тэгэд энэ дэр байгаа энийг яагаад би барьж авсан гэхээр энэ дэр байгаа энэ тооч одоо энэ байхгүй юу? Тийм байна. Ингээл явчих. Дугаарлаа. Бүхлээс амар ажил. Дүлгөөгөө болохоор яаж хийж байна? Тэгэд эн чинь бас болоо эн чинь бол ерөнхий яг дугаарт ичсэн юм биш үү? Тэгэл яг төлөвлөгөөг бол ингэж хийнэ. Би санд нэг юм ойлгосон байсан. Би нэг та нарыг ингээд урьхаар зэрэг юу ярих вэ гэж ерөөсөө би хүүхдийн юмд яриа да. Өөр юм яриад байх гэж бодоод хууч юм одоо жоох ухлаа л да. Тэгээд ганц хоёр юм хөл юм болж авсан. Чи нэг төлөвлөгөө бол энд явж л багш байна. Би нэг сая энийг одоо ийм байсныг одоо нэг л энэ ч одоо хог ташин дотор 30 жил хийсэн чинь Энэ слайд дээр өөр слайд юм уу? Нэгдэх үү? энэ чинь юу штэ. Янз бүр л дээ. Энэ дээр би яг нэг юм олсон байна. Гэтэ ихэнхдээ бид нар өөрсдөө нэг эрентхийн хуудас шүү дээ. Эрентхийн хас шүү дээ. Түүхээс Одоо гинтлийн эрентхийн хасыг хуучин хасыг аваад угаагаад угаа цэвэрлж бүр ингээд угаа цэвэрлэн шүү дээ. Тэгээд цэвэрлж шүү дээ. тэгж байгаа да. Одоо манай яг энэ кино хийж байгаа үед шүү дээ. Манай Харалдын байр бол манай дүүнер мэддэг. Манай байрны өрөөнд бол банд тэр бангийн планк байдаг гэсэн. Тэгэхээр бангийн ингээд нэг угаатай нөгөөх нь. Одоо энэ шүү дээ. Энэ хасыг угаач хийжсэн байхгүй энэ. Гэтэ энэ ч юугаар арилах вэ? Усанд бол шууд арилах уу? Усанд хийж байгаа тэгэл нэг 2 3 анхаар жоох ингээд зөөлөрдөн тэгэхээр зэрэгэл зүлгээл хамаг зүйлж болохгүй. Их зүлэхээр энэ арзаач шүү дээ. Тэгэл гараараа ингээд арчиж. Сараат бүсч магадгүй тий. Одоо ийм хөл юм одоо айлгах шин жимтгийн хасууд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд наа чинь альсан дараа ийм болдог байхгүй. Арай жоохон Бас одоо энэ чинь биелийн юм олдохгүй л тий. биеийн гэж байхгүй. Тэгээд энэ будг нь ямар удгаа бодож ирсэн та? Бодог гэсэн юм шүү дээ. Одоо нөхөр акриликаар бол байж бодохоор ч юм шиг. Яг л акрилик л одоо цаг юм. Гэтэл энийг бид өөрсдөө найруулсан. Бид нэр одоо тухайч нэг Монгол бодгийн өдөр гэж байсан та мэдгүй. Тий. Бодгийн өдөр биш үү? Тэрээс нь өнгийн пигментүүд аваад тэгээд тэн дээр ингээд цав ч юм уу юм хүм халиад ингээд өнгөө найруулаад гаргаад бодсон бод. Энэ бол яг нэг ч хуурсан унс юм алга шүү. Яг миний өөрөө найруулсан бодог байна энэ. Энэ одоо яг сайн байгаа хэрэг энэ тухайд альсны пигмент очиж ирсэн. За. Альс бодог. Одоо альсны үйлдвэрийн бодгийн цахис очиод бодгоос нь жоох аваад тэгээ байгууд найруулсан бодог энэ. Тэгээд нэг юм будг нэг жигд байхгүй бол энэ чинь асч унтарч байгаа юм шиг өнгө нөөрлөхөр. Тий. Сонир болд юм шүү дээ. Тий энэ бол нэлээд сайн бодог болчих. Өнгөжсөн гоё тий.
Тэгээ тэр юм хүмүүс бүгдээр л найруулж ирсэн. Одоо энэ бол яг миний өөрөө найруулсан бүдэг юм байна. Бүү ажилтай байсан байна шүү дээ. Амар. Бид нар чинь тэгээд Тэр дандаа биерээр байна уу? дэлгүүрээс үзэг биер янз бүр байгаа. Аа. Бид чинь дэлгүүрээс тийм бодог аавна, ийм бодог аавна гэсэн ойлголт ерөөсөө байгаа шүү дээ. Бүхнийг яаж хийх вэ? Яаж хийх вэ? Өөрсдөө найруулаад өөрсдөө бүх юмаа гэж. Тэгээ энийг одоо бол ингээд уг нь энийг кино болгочих болоо гэж бодож байгаа. Гэхдээ би хүмүүс санал мэнд янз бүрийн гуйж байгаа юм биш. Ерөнхийдөө хамтарч ажиллах бол бэлэн. Гэхдээ энийг одоо ингээд хийхэд зураг ингээд бүгд бэлэн ч гэсэн би нэг итгэх болцох. Яг энэ чинь одоо тэр хэрэггүй хүмүүсийн одоо слайданд одоо 20 30 жил хийсэн чинь юу ч болсон байж болно шүү дээ. Тийм учраас би энийг жоох ингээд энэ эсгээс нь дижитал болгоход авалдж байгаа. Тэгээ яг би бүгдийг яц ингээд ихэж сэргээгээд юм дижитал болгочихвол тэгээ анхны монтаж хийчихгээл тэгэл байж байгаа юм. Тэгээ яг нэмэлт сторины доо Юугаа хүүхэлдэг нөгөө ингээд зураад яачаа та форматыг нь яаж хийж вэ? 4К магаар хийж байна. одоо энэ кадрын зохиомж 4К-гийн зохиомж байгаа шүү дээ. 4К-гаар дээр байгаа. Нэлээ өргөн юм байна. Бид нар чинь ингээд дөрүлж юм биш шүү дээ. Тэр үеийн Тийм шүү дээ. Жижиг гэн те. яг л түрүү дээр юун дээр харагдаж байсан шүү одоо яг ийм л дөрүлж юм биш шүү дээ. Энэ бол яг стандарт дөрүлж байгаа. Тэгээ нөгөө зураг авахтаа бол ингэж томоор зурж иж л авч байгаа юм шүү. Тийм ингэж зурж иж А3 зурж байгаа юм те ер нь. Тий. Ер нь лазер хэмжээтэй цаасан дээр авсан л да. Энэ сүүл нэг хийсэн юм байна. Би нэг янз бүр үзсэн чинь хараа. Халт дээр ингэж палмастраар бас нэг хэсэг юм хийж үзсэн. Ингээд одоо нисэж штт. Тийм энэ л ингэж нисэх юм. дээ. Тэрний палан шийд гэсэн үг. Наач яах вэ? Тохойн зохиомжийн Тэр нөгөө энэ ч нөгөө кадт харж ийн гэсэн үг штт. би одоо энэ тохойн формат авахгүй юу? Энэ яг ингэж бүх юм аа. Тэгээ энэ гэсээс энэ шүү дээ. Натаар одоо хэдэн жил явж байгаа хэрэг юм. Миний үнэч нөхөр. Ста хуучны хэдэн. Энэ шүү дээ. Энэ материал нь одоо Монгол аглит шүү дээ. Монголчууд аглит хийдэг юм тий. Монголчуудын аглит. Одоо энэ тэрүүсийн өдөр одоо энэ алта отхон биш үү? Алта отхон чинь тэнд мебель картон үлдэж байсан байхгүй юу? Зүг. Тэгээ тэнд хийсэн аглит. Би очиж авч ирсэн. Тэгээд би нэг Орос аглит олсон та. Энийг бас голоод Монголынх нэмгхэн одоо ингээл голж хийсэн. Одоо тэгэл хөөх юм голсон юм голдоо ингээд надтай гол чинь нэг судаа эвдэрсэнгүй энэ тэр мөн автон гэдэг байсан мөлөө тий. Эслэг автон гэдэг байсан. Тэгээ энэ тийш одоо энэ одоо ийм ол юм хэлнэ шүү дээ. Энэ тэр Гоё тий. бүгдээр л энэ дээр зураг. Юм ярьдаг бол олон юм ярих Энэ донд хавчуулж байгаа зурж байна наа. Тийм дээр ингээд хавчилал одоо Ирмэг нь яахгүй нь шүү дээ. тийм ингээд яхаар яг стандарт зурдаг байхгүй юу? Энд ингээд зурагдал гарсан юм яг ингээд кадт байгаа юм шиг гарч ирж шүү дээ. Тийм байна. Тэгэхгүй бол Одооны танихаар бол нөгөө та таблет юу iPad чинь л яг iPad л байхгүй. Тэр үе iPad. Одоо ч та iPad дээр зураад байна ер нь. Одоо бол iPad дээр зурж байна. Гэхдээ iPad-ыг эзэмшээд яхаа зөв хүмүүс гоё юм шиг санагдаж байгаа ч яг эцэг шүү дээ. Энэ цаасан дээр зурсан чинь илүү их үлддэг юм байна. Тэгээд илүү их гоё болд юм байна. Тэр нөгөө ном уншдаг хүмүүстэй гэдсэн чинь нөгөө хууц зэргүүс ном унших өөр. Тэр чинь тийм кап аваад байгаа. Юугаас байх өөр гэдэг шиг тий. Тэр нэг будаг нийлүүлээд будаг ингэж яагаад будах чинь бас нэг өөр шүү дээ. Будаг найруулж байгаа. Гоё мэдрэмж байна. Одоо шинэ авч хард энэ цаасан дээр би ийм шаасан дээр шүү дээ. Одоо гүрэнт хийгээд энэ адиахан заажсан гүрэнт байхгүй юу? Тэгэн дээр ингээд би ажиллангууд та ингэ ажиллах юм бол усан будлагын ажил тэр чигээр гарч иж байгаа. Тийм байна. Хөнгө маш гоё цөөрхөн гарсан байна. Тийм. Тунгалаг. Гэтэл энэ ч одоо ингээд харахад ингээд iPhone дээр бас хойж зурж болно шүү дээ. Гэхдээ одоо ингээд харахад энэ тунгалаг энэ усан будлагын гоё амьсгал чинь хүнд ингээд сэтгэл гоё ялгаад би нэр ингэж зурж ирсэн юм гэж боддог ярьж шүү дээ. Өөр хүн харсан чинь гоё байхгүй. Тэнгэр илүү амьдлаг юм байлээ. Одоо эдээс ингээд яг амь дээр ingүүлж байгаа байхгүй. iPad-н дээр хийвэл бас нэг өөр. Гэтэ iPad-ыг муулж юм шиг. iPad бол одоо сайн болсон. Аргагүй орчин одоо дэвшил муу юм тийм ээ. Тэгэл явж байна. iPad-н дээр зурсан юмнуудыг та харуулгач. Энэ стар одоо нэг самийн төлөв ажлын юм шүү дээ. Төлөвлөгөө юм шүү дээ. Одоо энэ дээр чинь кадраар секундээр хийсэн юм байна. Байж та. Тэгээ секундээр ингээд хөгөөд явцсан. Энэ зүгээр ингээд норог. Энэ дараа саяын дээр хуудсан дээр энэ юу дахиад нэг юм хөндлөн хуудас байгаа. Тэн дээр бүгдийг түүжчихэд яг секундээр ингээд тавьж ингээд явдаг. Тэгсэн бол алдаа маш гарна. Баг гарна. Одоо энэ хүүхэлдэйг нэг зураач энэ хугацаатай ажиллаад байна тий. Хэмжигдэхүүнтэй.
Тий. Одоо комик зураач бол зүгээр ингээл экшн байгаа шүү дээ хөдөлгөөнүүд. Тий. Тийм шүү дээ. Чинь бол одоо тэдэн секунд тийм байх хэрэгтэй энэ зураг нэг гэдэг. Одоо чи энэ ингээд бодъё л та. Энд би нэг юм байна уу? Энэ одоо би бас нэг хэсэг юм хийх байгаа. За тий. Одоо архины хорийн тухай нэг юм хийжсэн. Энэ яг төгсөн өшөөний гурт байх хэрэгтэй. Ажлын зураг. Гэхдээ нөгөө төсөөлж эхэлж харж тий. шүү дээ. Төсөөлж харж байгаа. Ер нь кино хийх гэж байгаа юм чинь цэцэгнүүд даарч юм аа байсан. бүгд төсөөлөх хэрэгтэй л доо. Энэ жишээ одоо ингээд хөвөд харах юм байна. Ингээд хөдлөн. Энэ бол Ингээл Google-ийн киног бол харч чинь гэсэн үг шүү дээ. ингээд одоо энэ чинь ингээд энэ дээр таанууд байгаа шүү дээ. Чи үзэглэлүүдийн тоон тэгээ ингээд цаашаа бол энийг сая хуусан дээр дахиж навьчлаад тэгэл цаашаа дараагийн нэг үндсэн хөдөлгөөн компьютер дээр чинь ингээд явж Маш төвчээртэй үйл ажиллана тий. Өөстөө гэтэл тийм шүү дээ. одоо энэ хэрэг биш iPad дээр цаалтаад ингээд харуулцдаггүй шүү дээ. Томор харж чадахгүй байлж үзэж бол. Тэгэд ихтэй iPad-ыг муулж байгаа юм шиг энэ хөгжил дэвшлиг яах хэрэгтэй. Гэтэ хэрэг энэ болж байгаа ингээд хараа хийчихвэл илүү их яд юм бэл. Алдаан сайн гэдэг нь одоо шинэ сая би storyboard iPad дээр хийсэн. Энэ хоёрын хооронд ингээд жоохон ялгаа харагдаж байгаа шүү дээ. Би ингээд харахад надад энэ илүү их. Тэгээ хүн яг одоо нэг би бас хэтэрхий хуучнасыг байж болно л доо. Энийг хөгшин одоо өөр хууч юм багтаад нэг бодох байх л та тий. Ийм л байна. Энэ бол илүү сайн л та хурдан одоо орчин цагаад Пиксэн ч гэсэн янз юм тий. тэгээ пиксел мэсэн бүгд байна. Одоо энэ дараа харин энийг дэдсээр оруулахад асуудал үүсч эхэлж байгаа байхгүй. Тэгээ эндээс одоо яг шинэ пикселээс эхлээд асуудал үүсэн шүү дээ. Тэгээ яг эхний төсөө хийхэд тийм ээ. Төсөөний зураагаа зурхад гараараа хийчихвэл илүү сайн юм байл л да. Зургууд сканер дээр оруулах юм уу? Тэгээ сканер зурлаад энэ ч одоо яг энэ чинь төсөө хаж байгаа би одоо нэг дэлгэсэн дээр хөдөлгөөн хийгээл шүү дээ. Тийм л юм билээ. Тэгээ ингээд хоёуланг тосох хэрэгтэй юм билээ тийм. Техникийн бас нэг юу гэнэ тий. iPad авчирч хийж байгаа iPad дээр зурж үзүүлээд байна шүү дээ. Сонирхолтой. Уу iPad яг хүмүүс хийж байгаа. Энэ чинь зүгээр нэг төрлийн юм шүү дээ. Би нэг хэсэг багшлаа. Шинэ хүүхдүүдээс хийчих компьютер бариулдаг байхгүй оюутнуудаа. Аа. Шууд тэр чинь бүгдээр л одоо орчин компьютер iPad вакуумтай ингээл бүгдээр ингээл сууж байгаа шүү дээ. Тэгээ би зориуд бас ерөөс энийг мэдэхгүй гэж байгаа заасан байхгүй. Аа. Оюутнууд байгаа шивэрээр сүлдээ тэгэл дарах багшилж байгаа цаас мас болоод явлаа. Тэгээ би яасан би өөрөө ямар ч тохиол зурж чадна. Гэхдээ iPad руу орсны дараа миний зурх мэдрэмж жоохон багасж байгаа байхгүй. Нэг яг тийм болд юм л байлуулаас. Тэгээ би шинэ сурч байгаа хүмүүс тийм байдал оруулах юм бол бүгдээр нэг цаас харандаа асуулт болсон чинь 7 хоногийн дараа 2 хоногийн дараа бүх асуулт болсон. Эцэг юм. Гэсэн чинь дэлхийг хөгжөөд Photoshop хараад тэнд 999,999 өнгө шууд бэлэн байхад та дэлгүүрээс хүүхдийг харандаа авууллаа. Тэгэд манай хүүхд таны хичээл суухын тулд бүтэн боодол хардварцаас авахулж байна. Энэ бөөн зардал. Гэл компьютер нь байж тийм харандаа байхад тийм олон багт харандаа юм хэрэгтэй ингээд бүх асуудал бүр томроо. Тэгээ би тэгээд болсон шүү дээ. Захирал махилт хэлээ. Захирал махил надад дуудаад орчин үеийн техник ойлгохгүй бол та байл гэдэг. За би ойлгохгүй юм гэдэг болж ирсэн. Гэтэ намайг халж ирсэн хүмүүсээс би илүү их зургийн програм 3D болон бүх програм төгс эзэмшсэн байсан. Гэтэ намайг тэгт ойлгоогүй. Би хүүхдүүд чи эдийг бүгдийг зааж өгч чадна. Гэтэ би нэг жил эдийг цаасан дээр байлгачих. 3D-г одоо хизээ яаж зурч вэ? Энэ эсвэл таны насны хүмүүс ч ер нь баг байхгүй шүү дээ. Компьютер бол мэдэх юм уу үгүй юу гэж. Тийм шүү. Тэгээ бид захиална хэлсэн. Эцсийн дараа яг энэ дурч би та хүүхдүүдийг жилийн дараа жил би яг компьютерээр сургая. Энэ жил би бүтэн жил цаасан дээр нослол гэсэн чинь тийм бүтүүлэг тийм бүтэн жил алдах тийм байхгүй юм. Тэгээд би гарч ирсэн. Тэгээд тэр хүүхдүүд юу сурсан би мэдэхгүй. Тийм юм лээ. Зүгээр компьютер бол би их сурсан. Ирч штэ би сая нэг сони хийсэн штэ. Тийм. Тэр Улаанбаатар сонины газар ороод анх компьютер дээр ажиллаж байна. Тэгэл хамгийн анхны
систем дэс хийж байгаад ажилтдаг компьютерийг авах хэлсэн. Тэр үед сая энэ дээр нэг онон гэдэг нэг баатар байсан шүү дээ. Тий. Тэр онон гэдэг залуу хөвч ойтон байсан. Буйна бас ойтон байсан. Энэ буйна оноо их ч одоо буйна одоо юу лээ нэг ихлээр хөдлөөд нэг Монгол орноор явж байгаа антитын тухайн төлөв яваад байдаг шүү дээ. Буян бодрох уу? Тий, тэр байхгүй юу? Хүрээлэн тий. Тий. Бүрээлэн. Он тэр бас нэг фото одоо ханаж юм байна. Энэ хоёр байсан. Шон нэг удаа авдаггүй. Багийнхаа танд нэг аюу сайн юм үзүүлэх үү гэдэг. Юу гэсэн чинь. Энэ ийм програм байна. За тэг ингээд би нэг яачгаад яхсан чинь аваа суулгаж ин чинь полопор гэл 10 хэдэн полоо тавьчихсан суулгаж байсан. Тэгээд сонссон би залхуу ирээд заахын харилыг харьчихгүй. За хайраар би шин суулгаж танд хэлье. Манай шууд ирсэн чинь нэг юм суулгачих. Тэгээ энэ сэдэр хэлт ингээл код авч баахан код ингээ орсон чинь 3 таглав байна. X Y Z таглав. Дундор нэг сум үлдэг. Тэгэл энэ нэр анхаас орчихсон. Тэр бол газар анхны 3D Max юм уу? 3D Max биш. 3D студио байсан. Тий студио байсан шүү дээ. Студио гэж байж байгаа. Тэгээд Тэгээд студио Max нэг болоо. цэг хөдөлж үзэл. Тэгээд тэн дээр нэг их Монгол гэдэг компани реклам хийгээд. Тэгээд тэрийг энэ дэрл бай хөрх юм. Гэсэн чинь амар удаа. Одоо 90 дэрлэн тулд би яасан бэ гэхээр ажил хийж байгаа сонин ажил хийгээл 5 дуу дээр хамгийн сүүлч ажил хийгээл. Хэл өгүүлэнгөтэй компьютер аваад. Ажлынхаа залуугийн бас нэг 2 компьютер аваад гэхдээ харьж байгаа байхгүй. Тэгэл хоёул ингээ холбож байгаа л. Тэгээ 5 дуу ойрын би ингээ маш урд харьж байгаа шүү дээ. Тэгэл 8 зүйл 90 дэр эхлүүлж байгаа байхгүй. Тэгээ тэр шинжиг уншаад бүтэн зой дээр бүтэн уншаад би хагас зой дээр бүтэн 5 дээр 8 цагаас эхэлж байгаа шүү дээ. Тэгээ шинжиг уншаад бүтэн зой дээр хагас зой дээр бүтэн уншаад бүтэн зой дээр бүтэн уншаад нэг төр дээр өглөө 4 цагаар дуусчих. Тэгээ бүгдийн архивлдаг програмсан бүгдээ архивлаад ингээд поло бизнес ингээд 30 поло бизнес гээд хоолж авч компьютер суулчихал. Тэр компьютерын заач гэж баг байсан. Тэгэхээр бүгдээ ачаад яг 8 цагт ажиллаж ирэхэд компьютер заагаад асаагаад ажиллаж байгаа. Бүр тооцоолсон тий. Тэгээд тэгээд дараа нь тэрийг авчиад нэг програм байсан юм аа. Одоо юм орчичаа. Тэрэн дээр их монтажлын юм. Тэгээд ингээд баахан зур нөгөөдхөө архиваа задлаад тэр содоо гэж зол байсан. Тэгээд бас одоо энэ дата манай нэг инженер зол байсан юм аа. Бид чинь бас нэг яахан өөр хүн бүлэг болцсон. Бүгдээ нэг китач компьютер нийлүүлдэг. Тэгэл ингээл дунд хавааж байгаа юм. Ингэсээр нэг дүүс болгоод. Тэгээд анхны реклам хийжсэн. Тэр хэдэн онд юм те. Тэр одоо байдгүй. Одоо үзийг бол нэг байгаа нэг юм орчин ширхэг полопт байгаа. Тэрийг уншдаг байвал хараад юм. Драйвер байхгүй тий. Тэр чинь тэгж байгаа бас нэг дунд мунд нэвдэрчгэр айгүй хэцүү тий. Тийм шүү дээ. Задлж болдгоо энэ төр. Тэгээ хоёулаа тийш тэгээд эвдэрчгээд сүйдээ нэг задлаг програмтай. 486 гэсэн үг юм уу? 486 байгаагүй. Баг 286 юм биш. 286 юм уу? Тэгэхээр ч юу гэх Бид нар чинь 486 л битнэ. Тэгээд тоо байгаагүй заа. Ямар ч компьютерээс юм уу? Тэр бүр эртний юм яриад шүү дээ. Сүүл нь 226 гарч ирээд нэг авгаа ярьсан. Тэгээд дараа нь 346 тэгээд сүүлдээ одоо юм дээр болж байна. Ер нь бүх цагийн компьютер дээр Баг ажиллаж. 486-аас эхэлсэн үү? Тэгсэн. 486 дээр Max суулгаад тэгээд бишээ. Page maker юу юм лээ дээ. Гацаагаа хийсэн. Тэгээд нөгөөдгий чинь форматлахаас өөр аргагүй болж байгаа. Зүгээр програм суулгасан чинь гацчихж байгаа хөөх дүүрэл. Тэгжсэн юм. Тэгэл дээр нь түүнээс хойш яг сайхсны хүүхдийн хөсөлтөд хөтлөгдөөл ингээд үзэл яасан ингэж явсаар л нэг төлөвлөрөөсөө ямар ч ингээд цаг дагаад явцсан байдий. Таач тэг өөрөө ингээд ухаад өөрөө судлаад ингээд Айгу хөнгөсөн биш тий. Тэгээ би сүүлнийхтаа Макс Мая одоо юу блендер ингээл студио юучлаа кино бүх л 3D ажиллаж үзсэн. Одоо голцоо юун дээр хийж байна? Одоо би блендер дээр ажиллаж байгаа. Блендер нэрээ амар юм. Блендер нь анх сад нь бас ядуугийн зовлон гэх юм. Үнгүй Би нэг юм юутэй нэг жижигхэн ноттой байсан. Тэн дээр нэг Maya Max чинь ажиллах нэг хэцүү шүү дээ. Maya хэл зөвхөн инсталл хийхдээ 2-3 гигабайт ажиллана шүү дээ. Тэгээ тэрийг би яаж зоож ажилладаг байсан байхгүй. Тэгэл дуусаад яс нэг тийм инсталл устгал дахиад ингээл тэгсэн чи блендер гараад ирсэн. Блендер шавг нь аль эрт байсан л та. Тэгээд тэрийг хачаад тоодгоос чинь нэг өдөр өчсөн чинь инсталл нэг баг зайлж байсан байхгүй. Тэгэхээр солгоодсон чинь мөнхрөө баг зайлж байсан юм билээ.
Тэнгуут л үдсэн чинь пүри хаа аваад ажилласан. Тэгсэн чинь одоо тэрэндээ дасцсан. Тэр чинь нэг доторх нэг юмнууд нь үнэтэй юм билээ шүү дээ. Тий, нэмэлтүүд тий. Тий. Тэгээ тэдний блендерийн зарчим өгчүүл дээ. Ер нь өнгөө тараацсан. Гэтэ хөгжүүлэлтийг аюугаа хийцэн. Тэгвэл хүмүүс чинь өөрөө хөгжүүлэлтээр тавтагдсан юм шүү дээ. Тэгээ Макс Мэйдүүлг нь бас програм нь байгаа дотроо байгаа лээ тий. Макс Мэйдүүлг зөндөө юм хийж байгаа. болгоно хэлээд шүү дээ. Тэгээд та чинь нөгөө зөв гэлүүгэл нэг хар хорны төсөл дээр ажилласан юм шүү дээ. Гурдыг нь тэр талаараа нэг ярьж. Тий, нэг эдийн хүүхдүүдийн хэлээд нэг харин миний хамгийн баярлалтай би чинь тэр юм байна шүү дээ. Зэв дижитал музейд ажилласан. Тэгээ юм ямар ч зэн тэр хамт ажилласан хүүхдүүдэд баярлалаа гэж хэлье. Намайг эзэж байгаа бол жишээ нь санаа баачга мөх тэгээд нэрийн хин Варшилоо тэгээд нэг тэргэл мажисурын мөх сайхан болон тэг болон чангасан бэлгүүнээд үнэртэй ахнах баярлж явдаг шүү гэдэг. Бид нар нийлж аюугай байгаа бол ажилласан. Ахны өстө жихэн залуучууд та 20 хамгийн ахмад нь 23 таа ч юм тийм хүүхдэд хамт ажилласан. Нөө тэгэхээр чинь залууч хамт олон гэдэг юм байна. Тэг ах нь бол тэнд байх донд нь давхсан. Гэтээр нь бол модел нь бий гэсэн. Мэдээж хамт олон гэдэг чинь аюу өөр би нөхөө явдаг штэ. Тий. Тэр банд залуучууд охтууд намайг хөшимж олоогүй. Үнэхээр. Тэгээ тэрний хүчээр тэр үнэхээр гоё болсон. Хэдийн хугацаанд хийсэн? Бид нар бараг 2 жил хийсэн. Гэтэ нэг л юм дээр бид нар алдсан. Тэр нэг бидэд маш их мөнгө амлсан. Тэр нэг төр засгийнхандаа жоохон болготулсан. Уг нь үнэхээр гоё болсон. Бас нэг банд байгаа тэр марчч залуу одоо Германд байгаа нэг анимашн гэдэг хоёр анимашн. Ер нь бол тэр ах нь нэрийг марцсан уучлаарай. Та нар бүгдийг санаж байгаа шүү. Бидүүнээр тий. Тэгээд хийгээд дууссан үндсэн төх хүмүүсийн 2 давхар, 1 давхраа тэр чигээр товчуулаад VR, AR-ийн бүх боломжуудыг дараа хангаад ажиллуулсан. Бидний туршилт маш гоё болсон. Тэгээд нэг улсаас өгөх ёстой нэг товчлолтой компьютер болон бус юм байхгүй. Энэ санхүүжилт нь баг. Юу ч байхгүй. Тэгээ бидний өөрсдийн хүчээр бидний өөрсдийн нэг гэрийн компьютераар нэг 3 сар ажилласан яасан. Тэгээд зүйлдээ бидний компьютер авалдаг л дууссан шүү дээ. Тэгээд хэрэг хамт агчаа бол яг л үүргэн дээр байх хэрэгтэй юм билий. Зүгээр бид нар ажиллаж явах дундор нь тэр нэг ирсэн тэгээ нэг гоё юм ярьсан. Хүмүүс бол бидээс сэдв аваад шал өөр юм хийгээ явцсан байсан. Тэр нь одоо ингээд ирэх хамт ажиллагаа лээ. Нам засаглал өөрчлөгдсөн байна л тий. Одоо тэр хар хорныг бол бүр тэр чигт нь хийцэн гэсэн үг. Хийцэн байгаа. Миний компьютер одоо бас хүүхдүүд бид нар өөрөө яах юм бол та нар үзэн бол бид нар компьютерүүд нь нийлүүлээд тэгээд үзүүлэх юм бол өстой тасархай юм байгаа. Ер нь бол шидэ зүгэл ороход хараар дотор тийчгээ. Тухайн үед яа очиж чинь. Яваад очиж. Би энэ iPad дээр уг нь байшин гэсэн чинь цав цаан ихээр нэг апдейт энэ төрхийг болохоор бас тэгээд ажиллахаа болцсон байл. Юу бол. Тэгээд ядаж бид нар апдейт хийгээд байх. Самжтай гэж болно шүү дээ. Хамгийн энгийн юм шүү дээ. Тэгээд тийч нөө хийж байгаа улсуудаа тэгж дэмжиж юмэр байгаа тий. Тэг яг зүгээр ингээд ажиглал хахад бидний харцгаад бидний нундаас ингээд санаа аваад цааш ингээд хийгээд янз юм үзээ хийгээл яваад ах шиг байна л да. Тэгээд тэр нэгэ сайн бол сайн л шүү дээ тийм ээ. Энэ Unitel бас нэг хийгээдсэн чинь тэр нь болохоор юу гэсэн юм бэ? Unitel-ийн одоо энэ бидэртээ бас яасан. Тэгээд тэр нь бол тэр нь би оролцсон. Тэр нь болохоор зөв 2 даймаш мэг юм байсан. Тэр нь манай нэг сая миний хэлдэг нэг хамт ажиллаж байгаа хүмүүс бас тэнд оролцсон л доо. Тэд бол 2 даймашнаар аягүй өрх юм байсан. Тэр одоо гарч илээ. Тэгээд хүүхдүүдийн харин ороншуулны ямар байсан би мэдэхгүй. Ерөнхийдөө бол хэцүү ороншуултай байх хэвээр. Нөгөө нэг мөнсийн багш нар энэ төр ороод юунууд хийсэн мэд чинь та хэд хийсэн юм тий. Тэдсэн дундаас нь бид нар л орж ирээд. Яг нэг төр засаг та 2 тутаа хийж хахаар нийл гэсэн юм маш ирсэн. Би бол давтаад нийлсэн. Тэд бол хийсэн юм ихэнх нь копи пейстэд байсан л та. Яг би өөрөө юм оруулаад хийсэн. Буцаад тэд би нэг дунд нь энд хэвтээд хорогоо гинтэйгээд хэвтсэн нэг 2 сар хэвтээ гарчсан чинь бүгд явцсан байсан. Тэгээ явхдаа мэдээж бүх материал аваа явсан байх гэж бодож байгаа. Тэр тэгтээ бас том сайхан ажил болж тий. Тий сайхан. Тэгээд эсвэл бол яг нэг өөртөөгөө хийцэн лээ. Минийхээс олох авсан юм байгаа тэр нэг дээр л яах вэ. Тэгэхэд бол тэднийг авсан төвшөндөл хийсэн.
цаашаа хөгжөөгүй. А би болохоор бид нар бол тэдний авсан төвшингөөс чинь бидний зүг эхлэл байсан юм чинь. Тэгээ бид цагаал тэгэл тэрийг өршөөл явцсан бид нар. Таны энэ ажлуудаас ерөнхийдөө бид нар нөгөө нэвтрүүлгийн дундуур энэ төр гаргаж болно шүү дээ. Болно. Тиймэрхүү байдлаар харуулбал сонирхолтой. Тэгээ тим лид нэ дундаас харсан ороод баллаа гарсан хүмүүс яг тэр гарсан төвшөнд л байт юм бэл. Зөвхөн манай натаа энэ талжсэн хүмүүс бид нар бол тэднээс арай өөр л дөө. Гэтэ мэрд хүмүүс нард их юм. Одоо үнсэн хүмүүс тэр мөрөөс зам юм тавих гэж оролцсон л байлээ. Тэгтээ тэдний төвшин бол тэр төвшөнтэй л байлээ. Зөв. За бид нар өнөөдөр Вьетнам ресторанд одоо хоол идэх гэж байна. Энэ болохоор Вьетнамын алдарт По шүл буюу По хаус гэдэг ийм газар ирсэн байна. Тэгээд бид нар одоо яг алдарт тэр По шүдийг идэх гэж байна. Энэ шүл маань болохоор одоо 20 гаруй цаг тойг болон булууны ясыг одоо 20 гаруй цаг чангаж тэгээ шүүгээд ямар ч тосгүй. Тэнгүүтээ дээр нэм ян шүү энэ үхрийн маах энэ төр хийгээд ингээ хийдэг. Одоо бүр цэвэр эко шүл байгаа байхгүй. Зөв хоол. Тэр нь одоо дэлхийд дээр алдартай юу гэдэг чтэй. Сүлжээ ресторан гэдэг чтэй пошулны. Тавны ясыг 20 гаруй чаналж болсон. Тий. Амар хугацаа. Хөдөлмөр өгөөц. Тэгээд энэ болохоор энэ эдний сетэнд ирдэг энэ 8 гэсэн баха тий. Нэрийг одоо Цагаан будааны гурлын оромог. Энэ үхрийн мах, дахины махтай юм. Гэтэ өндөр үнхээр гоё нөө. Ийм шүл байгаа. Та тэгээд хоолоо идэх үү? За таарсан сараа. Хоолыг харуулах чинь. За би нэг шин тавьж хагаад. Энэ чи юутай байлиг. Тэр шүл их сайт. Тойгны шүл. Энэ гойр нь болохоор цагаан будааны гойр юм байхгүй. Тийм үү. Одоо тэр нөхдүүд болохоор шартаж марцаасууд бас ирээд шар мараад их тайлдаг гинэ. Сэргээр идэх юм уу? Халбар идэх юм уу? Энэ тэгээд ямар ч тос байхгүй хамгийн гоё. Тийм байна. Тэр олон цаг чансан тойгны юуны шүл гэхэр чи. Тэгээд хүмүүсийн кальцийг нөхдөг юм гинэ. Одоо яасан сайн тэгээд хор тавдар модтой усууч гисэн. Тэр яс үсэнд нь их сайн гин. За хоол амттай байв. Амттай байлаа. Энэ хоолны гоё нэг тоогны одоо часан шүлээ гэж байгаа шүү дээ. Тийм тэр нь их гоё. Тэр По хаус маань яг энэ Герман элчингээс хойно яг болонд үйж идэг. Баруун хойно. Баруун болонд нь байдаг. По хаус нь ирж үйлчлүүлээрээ үнэхээр амттай сайхан шүл тэгээд хамгийн гол нь хүний эрүүл мэндэд тустай тэр кальци дэвид хамгийн хэрэгтэй эрдэс бодис агуулсан тийм сайхан шүлнүүд үү тийм байна. Тэгээд цагаан будааны гурлээрээс тэр оромог нь хүртэл гоё амттай юм байна. Тийм учраас та бүхэн заавал зоглоорой гэж хүсэж байна. Одоо чи ингээ монголчууд энэ тэр чигээр энэ Вьетнамд очиод амраад байгаа юм шүү тий. Гурудаач гэсэн яах вэ? Вьетнам орлоо тийм үү. Гурван юм алгаа өмсөө. Яг одоо манай баз нэг их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ Вьетнамд үз байгаа. Тийм. Хөөе би бас Вьетнамд байж байгаа. Ахын малгайгаа өмсөж гуруулаа гурван сүрлөө малгай өмсөж байгаа их юу. Тэгээ түрүү нөгөө ярьсан шүү дээ. Нөгөө хүүхэлдэйн киноны нөгөө юмнууд хийхдээ материал дандаа материалууд нь Монгол материалууд хийгдэжсэн гэдэг. Тэр үндэсний үйлдвэрлэл. Би харин нэг яриа санагд. Яг бол одоо шүү дээ. Мах үйлдвэрлэл байх болсон. Яг би нэг хуучин нийгэм гэж ярина да. Би ч хуучин Васкин танилцсан юм чи. Нийгэм солилцыг харлаа. Гэхдээ одоо нэг ч үйлдвэрлэл баг байхгүй болсон. Гэтэл тэр үед бүхэн үйлдвэрлэж ирсэн байна. Тэрний жишээ нэг хүүхдийн дээр маш их илэрдэг. Тэр ингээд одоо жишээ нь өнчин цагаан бүтэх юм байна. Тэрний чонын ертөнцөж чон хөндийг юу байхгүй. Тэр хөндийн тэрний шоогор уул муул тэр газар мазар болох газар одоо говь хэмнээд тэр наасны үйлдвэр нэг тийм аюу гой ингээ үүсэг болсон наасар гэсэн. Гэтэл галуу болон далаа гэж байгаа. Цол галан далаа дундуур нь ясмалхин дээр өнцөг замтад дээрэн суугаад. Тийм. Тэр галуу донд дахиад налахын шилний үйлдвэртэй хийсэн. Шилний үйлдвэр дээр би 14 хоногт байгаад шилний үйлдвэрийн тав ярьж байгаагаар яг галуу болон даалган зориулсан шил хийлгэж авч ирсэн. Шил ингээд тийм ингээл усан давлгаалаад яг корпороо бас бүгдийн Буцлаа л тий. Тэгэхээр шилний үйлдвэр тийм гоё байсан. Тийм бүтээлч те. Тэнгүүд өшөө бас нэг байгаа нэг их
гантаа хөндөй. Тэр хөндөй ингээд бүх саар өнгөтөлтэй. Тэр болохоос алшины өдөр ингээд босуу цааснуудын шин өөцөрн тэдний ингээд босуултай тэдний будаан хийжсэн. Саяын чинь миний төлөө тоос орсон юм бодог гэхэл Монгол бодог үйлдвэрээс авч ирсэн байх нь шүү дээ. Бишэд юм зөндөө. Одоо бол ингээд хүүхдийн хийх гэдэг хүүхдүүд стоп машин гэдэг нэг хийх чинь. Гэтэл ингээд авахтар Монгол тэр биш байхгүй. Одоо шинэ тэр одоо энэ шарг ба шүү дээ. Эний дотор байгаа энийг шарг ба шүү дээ. Энийг уйлахад төмрийн зовоод. Одоо авчиргуулууд тэгээд авчир механик чек гэж байсан. Одоо 5 бод тэгээд чиргүүл өдөр гэж ирсэн гэж манай аав ярьдаг ш. Чиргүүл нэртэй боловч тийм бүтэн чиргүүл хийгээд дотор нь хахад машин хийдэг гэсэн. Тэдний бас би тогшин шарг авч ял шүү дээ. Тэгэд Монгол ус хүүхдийн анаа хөгжүүлэх гэж маш хичээсэн юм хардах манай студийг байгуулсан. Тэгээ бидэрт ямар юмсан Монгол хүүхдүүд Монгол үлгээр Монгол хүмүүсээр хүмүүжих ёстой. Одоо цаг хөгжиж байгаа юм чинь гадны соёл орж ирэх нь тодорхой болчихсон. Тийм учраас тэднээс өмнө бид Монгол үлгэрээр Монгол хүүхдүүдэд Монгол баатартай Монгол хүмүүжлэлтэй болох юм бол танаа студ байгуулсан юм аа. Тийм учраас та нар бүх үлгээр бүх кинога Монгол сөдөр хийгээрэй. Монгол ард үлгэр Монгол ахуйгаар хийгээрэй гэж зарчижсэн байхгүй. Тэгээ бидэд өөр ямар ч дарамт байгаагүй. Бид эрчтэй тийсэн. Тэр тэгэл би хүүхэлтэй мастерсан. Надад тусгай үнэлэх өгсөн гэсэн олон үнэлэх. Тэр үнэлэхээр би ингээд үзүүлээд явахаар шүү дээ. Монголын аль ч газар ямар ч үйлдэл очиод би хүүхэлтэй явах чинь энд нэг ийм юм хэрэгтэй болж байна гэхэд надад саадуу гарч өрөх хүүхэлтэй. Би дураар яваад бүх слайдыг үзэж дата материал сонгох хэрэгтэй байлаа шүү дээ. Тийм учраас чинь сая баг сайхан шилүүдэд очиод за би юм очтой би ингээд галуу дандлаа юм хийх гэж байгаа. Энийг ийм шилээр ингэж хийж болох уу гэхэд хамгийн сайн инженерээ дуудаал аливаа хоёр ярилцгаал тэр инженер зөвхөн юм зориулаад тэгээ тэрвтэйч ярилцаад ийм боломж байдаг. Бүх боломжийн алдар тэр галуу дандлаа хийж гэх шийдэж байгаа. Өнцөн цагаан батг каноны тэр тэмээнүүдийн их вигаар тэр чигээр ноос байгаа. Тэр бол газар говь хэмнээд очиод говьнуудын технологийн инженер нэг надад даваалаад битээр очиод ингээд хамгийн нэмхэн наалрын юуг нь авч тимээгээ бүргээл хамгийн нэмхэн арсаар нь өнцөн цагаан батгыг хийгээл ингээд авчихлаа шүү дээ. Тэгэхээр Монгол ардаа яриа тулж ирсэн гэсэн үг байна. Одоо би бол нэг үйлдвэрчэд хамгийн нэмэг ашиг асуугаар хаана очих вэ? Цэмбэний үйлдвэр хөтлөө байдаг шүү дээ. Тэгээ одоо тэр цэмбэний үйлдвэр, саяны эслэг автангийн үйлдвэр, тэр будгийн үйлдвэр тэр мартцсан ба шүү дээ бид. Бүгд март. Одоо энэ байсан тий. Тэр нэг Шаацсан барны үйлдвэр. Одоо тэр буудлал болсон байл шүү дээ. Тэгэл Монголд нэг буун дуу дугаараагүй тийм үү? Одоо арчлалын өөрчлөлт байгуулалтыг ямар ч буун дуугийн Италийн шийдлээ гэж байгаа боловч цаана Монголын бүх үйлдвэр шилжсэн байна шүү дээ. Үйлдвэр соёл ус тий. Тийм соёл. Тийм Монгол юусоо дайм болцсон байхгүй. Буун дуугүй дайм болцсон. Тэр соёл байхгүй. Одоо би ингээд хүүхдийн баяр гэхээр ингээд хүүхдүүдийг харахаар харамсдаг шүү дээ. Тэд том жир юм уу? Эсвэл нэг гадны хүүхдийн тэгээ зураг авах ч хүүхдүүд. Тэрийг бидрийг зөв хүмүүж явуулж чадсан бол одоо шиг хөөхөлний дэргэд хүүхд зураг авах хэрэгтэй. Шаазан цагаан дэргэд, өнцөн цагаан батгын дэргэд тэдтэй нөхрөлөө зураг авах хэрэгтэй. Гэтэл Монголд ямар ч хүүхдүүдийн бахархал нөгөө нэг манай тэр зэсгийн айж исэн Монгол хүмүүс байхгүй болсон. Үндэсний баатар байхгүй болчихсон. Одоо юу удаан цам өөрийнх нь толгойн дээр эндүү шитгэл энийгээ зогсох хэрэгтэй. Бэлэн болсон. Харт. Амар тий. Нөгөө том жил дээр. Тэрээс айж бидний хүүхдийн амнаас төсөж байгуулж исэн байхгүй юу энэ бол. Гэтэл энийг нөгөө нэг хүмүүс чинь уус төрж хараад тэгэл устын шийдэл гаргасан байхгүй юу. Тухайн цагийн хүмүүс. Тэгэл устгай хийсэн. Тэгэл яг одоо тэр ус гэж бодоагүй байх тийм бидний бүх хүслийг хаачихар. Одоо бол яг бодё гэдэг би ахад компьютер хөтлж аваад хийж штеп. Тэр чинь юу компьютер хөтлж авах юу ч байхгүй штеп. Эсвэл хайс байхгүй бол кино хийдэггүй. Том студ байхгүй бол кино хийдэггүй. Заавал нэг тодорхой орцсон байх шаардлагатай болсон байна. Үнэс байхгүй. Хийгээд хичээгээд байхад л ихс байхгүй хэвчдэг. Яг одоо ч баг гэртээ ч хийчихэр болсон шүү тий. Дижитал болсон тий. Одоо тэр нэг үгэлтэн кино хий гэсэн танд одоо бодол зорилго байгаа үст.
아주 би бол хизээж хөвгөлтэй хайгуу. Гэхдээ бас хийж чадаагүй. Тэгээд чи бас л хөрөнгө санхүүтэй холбоотой л доо тий. Цаг зав, Улсын бодлого тий. багийн тоглолт шин чи тий. Сайн би Ганцаараа байна гэдэг бол хэзээ нөгөө зэв дижитал мужийг VR хийсэн дараа би хөвгөлтэй хийя гэсэн сэтгэл маань маш их сэргсэн. Тэдэнд их гой залуучуудад таарсан. Гой орчин хүмүүсүүдэд таарсан. Тэд нар маань бүгд сэтгэлтэй ганцхан бид одоо нэгдэх нөхцөлөд бүрдүүлэх хугацаанд чийдэг байгаа. А бас нэг юм байсан. За жилийн өмнө хүүхдээ манай чидтийг цуглууллаа. Олон улсын асипад нэгтгэж байгаа гэдэг. Тэгсэн чинь энд бараг 50 гаруй хүүхдүүд ирсэн шүү дээ. Залуучууд. Одон хүүхдийн сортууд маш олон. Тэгээд би араа бахарчсан. Смын залуу гоё юм байна. Гэхдээ тэнд нэг хавцтал юм байлаа. Тэр олон залуучууд. Тэгээд дээрээс нь хахад нэг мэдгүй бага суулгуудын доктор багш нар суудсан байсан. Тэр багш нар нь залуучууд нь хинч Монголын хүүхдтэй нэг байсан. Аач. За яг өнчин цаг мотог их цаан гэж хэлэхэд нэг толгойд нэг юм юу хэлдэг гэж бодож байгаа шүү. Өнөхөр хүүхдийн сонгох юм бол яхаа үндсийнхээ Монгол хүүхдийн нэг аач мэдэхгүй байх юм сонир байгаа байхгүй. За яг хоёрнууд мэдэхгүй ч байна. Тэр багш нар мэдчих шүү. Тэгэл тэр доктор залтаа багш тэрийг мэдэхгүй юм байна. Хавцтай санагдсан. Гэтэл чинь яг би бол гарцсан юм байна. Гэтэ миний хамт хэлжсэн хүмүүс чинь цааш нь хөгжлөлтөө хийсэн шүү. Цогцны аян шинжтэй тэгээ хийсэн. Гişний олон жил тэгшний олон үүрх юм тий. Одоо ч хүүхдүүд гэхдээ түүхийдэж ингээд мартад болдог гэсэн үнэхээр яг амжилт үе юм байна. Яг би өөрийнхөө гараар барьж байгуулад насралтаа тодорхой шинд оролцсон байсан. Дараагийн би гарсан чинь тэр цаашаа явсан энэ амьд түүх байгаад байхад л тэрийг юуч болгож. Мөчөлж зүйл. Тэгээ би тэрийг гайхлаа. Тэгэхээр энэ бол харамстай түүх. Энд би шалбартай байгаа. Яг би энэ хүүхдийн тухайс ярихгүйгээр 20 жил явсан. одоо тэгэл хэдүүлээ өнөөдөр бас ярьж шít хэдүүлээ. Тэгэхээр удахгүй бас эргэж ирэх баха тий. Иргэн ирэлцэх сэргэх байх. Яг энэ хүүхдэд ганцхан нэг юм байгаа. Тэр нэг хөхөлгөн гэдэг нөхөр хөхөлгөнөөр ингээд тоглоомын газрын эзэн болсон шүү дээ гэсэн тий. Тэр нэг хүүхдэд нь үлдсэн юм байна. Бас байхгүй. Ийм юм байна. Та сүүлийн одоо үед нэг юм ном зурсан, номын ажил хийсэн байлаа шүү дээ тий. Их зузаан бас Монгол ах уу зан заншлын холбоотой мундаг том ном хийсэн байлаа шүү. Манай нэг өвгдөлтөнд хийсэн ном ярьж байна. Тий. Би бол нэг хацтай хүн. Ер нь одоо хүний харж байгаа ертөнцид чинь бид юус нэг амьдралын нэг 20-30 оны л ардсан гэсэн шүү дээ. Бус нь би 70 ертөнцид зэрэгцээ байсан. Тэр хүмүүстэй уулзах боломжтой таарсан. Тэр хүмүүс намаа сонгоод тэр надад маш их гоё юм ярьж өгөөд тэрийг би дөрсчүүлээд тэгээ тэрнгээр нэг ном гаргасан. Урдын ухааны судар гэдэг. Тэр нь бол хазар яг Монголын маш олон үеийн байгаа ч гэсэн зөвхөн тэр хөвгүүдэн байсан их Монгол байгууллагт үеийн тухайл хэсэг юм байна. Тэр өмнөх маач тухайл өөр маш олон тухай байх. Ер нь бол тэр үеийн одоо тэр юу ямар унлага нь ямар байсан, хувцас нь ямар байсан, өсөлт нь ямар байсан ингээл тэр болгоныг л ерөөсө харуулж дүрсчүүлсэн юм байна шүү дээ. Тэр их гоё. Чи одоо ганц л юм ярьж байна. Яг олон маш олон юм байна. Жишээ нь миний бүснэс эхлэж зөндөө юм ярьж байна. Гэтэл жишээ нь энэ төр зүйтэй холбоотой болчихсон одоо тэр битэд төрийн улс рефтэй одоо чи манайх наадмаар 9 цагаан сүлд шүтдэг шүү дээ. Тэгэл 9 цагаан сүлд нь эсвэл одоо хэрэг оройныхын сэргийг өөрч гисэн доторх нь ингээд яг адилхан байна. Гэтэл тэр манай борлууд юу болохоос бидний Монголын хөвгөнд тийш 9 өөр байсан. Сүлдийг хараад тэр хүн ингээд явж байгаа сүлдээ барьж байгаа. Харж байгаа айн чинь тэгж явж байгаа юм байна. Айн тийч би ингэж ярэ. Энэ хүнд тэгвэл нохоогоо орчих юм байна. Эсвэл өмнө хөө тэр юу гэрс ороод юу сэлэн аваад байгаа тэр. Туг нь хараад хэлэх нь шүү дээ тий. Туг нь хараад нохоогоо ороод өччих. Цагааш. Тэгээс би тэгж ирлээ мэлээ гэж таадаг юм шиг байхгүй. Юусэн та бүгдийг өөр хэлж явдаг байсан. Тийм.
зөвхөн сүлдэн дээр ихтэй. Хуцсан наран дээр байна. Хараад энэ чинь тааш хүн байна. Энэ чинь тийм хүн байна. Энэ чинь оройхоо хүн байна шүү дээ. Энэ хүн чинь тийм хүн байна. Бүгдийг таних боломжтой. Маш нарийн соёл. Хоолнд өртөл байгаа. Тэгээ тэр бүгдийг зорж илэрхийлэх нь хэцүү зүгээр. Яг надад одсон боломж болохоор зэрэг би яаж зурдаг. Яг нэг кино гэж явсаар хаад үгийг өгнөөс нэг дүрс арах жоохон боломжтой. Ургуулж, төсөөлж. Тэнгүүд үгийг ингээд цааш нь зурч чаддаг байсан. Манай хэдэн буурлууд олзолоод намайг хажуудаа суулгаж чагаад маш гоё байдаг байсан. Зөвхөн эсвэх байгаа тэрхэд л өөрийнхөө барьдаг байсан 7 янзын юугаа тугаа надад долуулангийн ялгаж тайлбарж өгöd 7 янзаар зурулсан гэх юм. Одоохоо цагийн хүмүүс сонсоод нөгөө янзын хүмүүстэй байгаа. Гэтэ миний хувьд маш өнөө юм байсан. Би яг өөрийнхөө чихэр сонсоод өөрийнхөө юугаар мэдрэмжээр сонсоод хийсэн учраас. Гэтэл одоо ингээд хоёр хүн ирэхэд туг нь хараад энэ чинь холбоотой юм биш үү? Энэ чинь холбоогүй ихтэй хамтарч байгаа юм байна. Гэтэл энэ хоёр тустай байж байгаа юм ингээд бүгдийг ялгаж болно. Заавал чи ямар ч тайлбар гэж байцал аваад авах ямар ч шаардлага байхгүй. Танд одоо ингээд хэлж өгөөд байна гэсэн үг үү те? Хэлж өгнө гэсэн. Одоо тийм юмтай авах хэрэгтэй, ийм унлахтай, ийм юмтай гэдэг. Тэнгүүд л одоо тэрийг зурхтаа та яаж өөрийгөө бэлдэж ер нь яаж ер нь тэрийг дүрсэж гаргаж байна. Хэдий хэлж өгсөн ч гэсэн те. Хэлж өгөнгөт би тэмдэглээ авчтай. Тэгээд тэмдэглэж явах хэвээр зарим юм татвал явчих штеп. Тэгсэн тэмдэглэж байгаа юм гэдэг цог учраас харж байгаа штеп. Харж байгаа л дараа нь юу яг тэрийг хэлчихсэн. Яг нэг ийм байсан. Гэтэ ингэх боломжтой гэдэг. Тэгээд та яг хэлээ. Гэхдээ би ямарсан ингэж чамд хэлээ чи дүрс. Тэгэхээр чиний дүрс хэтрхийг гаж байгаа юм уу? Хэтрхээ өөр байгаад би хэлж өгөө. Яг барьж ивэл хэлэхгүй. Тэгээд хэлсэн. Яг зөндөө юм асуусан яг тэр нэг өөртөө хөргөх хүртэл сүлээд бас ганцаар зурлал та. Тэгээд тэндээс нь яг хөргийн зурж хатал жишээ нь холон хатны зурлалт юм жаах. Хүүхэн чинь өөрсдөө залуу байх зурлах суртаа шүү дээ. Холон хатны болохоор холон хатан би өөрөө дэшнээс зурлаа гэж байна. Тэн дээр юу чи гаргах хэрэгтэй вэ? Чи тэн дээр мейкап гэж одоо хүмүүс ярьсан тийм нүүрний бодгон соёлыг гаргах хэрэгтэй. Яг л холон хатан чинь нэг амар том сорь асан бил. Сэлмийн сорь. Тэрийг маш гоё идэгцсэн. Ямар сорьг үзээ зураал. Гарын хээний зураас идэж чадсан баг. Тэр гайхам шиг харуулах хэрэгтэй. Тийм учраас юм зур. Гэтэл суучгал батн болохоо зэрэг. Яг хатан болсон. Үгүй юм. 20-20-аас юм зурч. Яг эндээс би төрийн хатны бодо төрийн хатны хувцсыг зураал байна гэж. Тэр зурч байгаа. Тэгэхээр өөртөө сонголтоо зурж гэж байна. Та хэрэг хугацаанд тэр номын зураг зурсан? Би ер нь баг жил болсон. Жил үү? Гэхдээ яг зурсан тухайн зураг бол хурдан л та. Нөгөө бодсон за өнөөдөр би за дараагийн удаа тэр тухайн зурнаа би тэр тухайн материал цуглуулна. Өөрсдөө бас ингээд хүмүүс судалгаа хийж байгаа зураадсан шүү дээ. Тэгэхээр над судалгаа хийх боломж өгөөд тэгээд над нэг юм эхлээд нэг юм бэлж штэ. Тэнгүүд бид ингээд судалгаа хийн. Нөгөө муулсан тэндээ судалгаа хийж байгаа штэ. Тэгээд онцгой нөгөө чинь нэмэлт маань хэлж байгаа. Тэнгүүд нь би энэ ном дээр ингэсэн байна, ийм байх гэсэн чинь анализын тэр яг тэр бодлоо энэ бодлоо за энэс намд өгчин за энэ хоёр бас харах байх тий. Гэсэн яг энэ юм чи юм гэж. Одоо түүхэн баримж хоёр дундаас гарсан гэсэн үг. Маш гоё. Бас л ерөнхийдөө одоо зөвхөн бол төсөө зураг маягийн мөртлөө чинь бас нэг зарим нь батлагдсан юм байна шүү дээ тий. Юугаар. Одоо чинь дээлийн соёл байгаа. Гэтэл одоо Монгол хатцыг юм эртний зургууд дээр ингээд нэг халах гэдэг л дээ. Одоо гэрмцаач юм үзчихсэн халах гэдэг шүү дээ. Тэд нар ярихтаа болохоор Монгол хатад тархан бүдүүн байсан гэж ярьдаг байхгүй. Гэтэл тэд нар тэрийг мэдгүй шүү дээ. Тэгэл над дийлэн соёл яриад ингээд зурж байгаа. Тэнгүүт тархан бүдүүн дэх ямар ч ойлголт байхгүй. Үнэхээр гоо үзсэн тагтууд байна. Гэтэ хүүхд гаргасан эхнэр хүний дээгүүр юм ууж болохоор. Тэгэхээр ханцсан ингээд баяр нэг үдээд айн зайтай. Хүүхдийн гар гарчвал юм. Бус нь байж. Тэгээ хүүхд юусаа ээжийнхэн ингээд бүсгэнсээс дээлвэртэй тусч байгаа юм. Өөрт нь тэгэл мем өгөхөл ингээд хаалт айдал
Тэр ямар ч нэг зэрэг ахвай хийх хэрэгтэй. Тэр чинь дайм байлдан болж ирсэн. Яар сандраа морин дээр морд тавих хэрэгтэй. Тэр бүхэнд харин хийдсэн хүүхд бүх юм аваад гарахад бэлэн. Тэрс ахын тийм. Өөрт нь л гэж байна. Тэгэхээр тэнд ямар ч тарга үнэ утсан шүү аахгүй. Тэр одоо бандаа авчихсан гэдэг халахар дээлсэн бүсгэн арайх нь. Харван дээр гэж. Би яг тэр дээлийн тухай ярьсан дараа би над бас нэг яг тэр дээлээс болж яасан нэг юм хилэнгөрт нь би тэр маргааш нь зурж өгсөн байхгүй. Шинэ нэг юм онцод байгаа зураад. Өдөөс нь тэр боолоо ингээд ойлж байгаа байхгүй. Энийгээр ойлсон. Тэгээд тэднээс яг ийм байсан юм аа гэж. Тэн дээр болохоор яасан гэхээр одоо бид тийм мэдэх зэв гэж юм чинь. 6 тамирг. Нэг дайны дараа Агач Баатар татаатай байлдаад тэгээд ялаад очсон чинь нэг ээж өгсөн байгаа байхгүй. Гэтэ татаараа олзогдоод нэг гарын дэлгэдэд өгсөн. Гэтэ ингэрт нөгөө хүүхэд амьд гэж байгаа. Ээж нь өгөхөл гэж байгаа. Тэрийг би зурсан байхгүй. Гэсэн чинь тэр 6 дагш нь тэнд Агач байсан. Сум нь ээж нь онсон тэр нөгөө байдал чинь хамаагаар харуулж байгаа шүү дээ. Тэгэхэд ээж нь онсон сум Агач байдгийн сум байгаа байхгүй. Манай авс сумаа тань шүү дээ. Яг сумаа бүгд өөрсдөө хийдэг учраас. Миний сум, тэрний сум, эндийн сум мэднэ. Миний сум дончиж. Тэгтээ хөөхнө. Тийм учраас би ээж нь онсон учраас би хүүхд өсгөн аваад тэр маш мундаг малаа болсон байхгүй. Тэр нь одоо зэв жанж. Зэв жанж нь тэрж олдсон байхгүй. Ээж хаа гэсэн. Дээл дотор олдсон байна шүү дээ. Ээж ингээ хаагаад ингээ өгсөн. Тэр зүрхэнд зорсон таа зүйлж олно. Тэгэхээр тэр чинь дээлээс хоёр зөндөө байхгүй. Тийм мундаг гоё юм зөндөө байна. Ер нь таныг ингээд хийж хад яг танд юу нь илүү их сонирхолтой байсан? Тэг ярьж байгаа л гоё. Яг түр. Ямар ч ууслаг байхгүй, ямар ч байхгүй. Занд нь монголчуудын төв гойсон зөндөө баг штэ. Тэр нь бидний нэг сургасан ч юм уу өөр асуугаад ч юм уу би заримдаа цагаа цорхож асуугаад тэгсэн гэсэн штэ. Тэгсэн тийм шиг тэгсэн. Цэвэр таард 9 сүлд өмнө ярьсан штэ. 9 сүлд өмнө чинь нөгөө хатад юм уу бусад солонгос Японд талд болохоор дайсан тал байгаа. Тийм. Тэр чинь бид нар юм. Монголчуудын модхон 9 сүлд өмнөгийг чөлөөр ярьж байгаа байхгүй. Гэтэл монголчууд тийм 9 эрдэнэ төгссөн. Амьд чадвартай хүний одоо шүтгстэй юм дээр байхгүй. Үүнийг шин жижигхэн залтай гэж ярьж байгаа л ш. Үүний чинь амьд чадвар асар мөртэй. Амьдрах арга маш сайн болдог. Тийм үсэ тэрийг төлөөлж авсан. Тийм шүү дээ. Ийм билээ. Сонирхолтой тийм амьдрахад сонир уусна. Тэгээ ярил бас их л юм болно тий. Чи яаж 9 сүлд юм. Тэгээд анх надад хэлсэн би ингээд дуурайхандаа ярьж байгаа л гэсэн чинь өнөхөр дуурай яг л өөрсдөө хэлсэн. Тэгээд сүүлд нь ингээд яг энэ яахаа гэдэг болсон юм гэсэн чинь наад чинь юу гэж чинь 9 сүлжтгэл гэж байгаа юм шүү дээ. Шолон гэж байгаа юм. Тэгээд наа шолон чинь талаас ирсэн байдаг шүү дээ. Маш шууртай шорот талаас эзгүй талаас ирсэн өрсөлдөн чөтгөр мөнийг байгаа байхгүй. Тэгэхээр сэн дуус. Сони тий. Тэгээд бид нар яг ингээд бодохоор сонирхно. Тийм ярьж байгаа хүмүүс чи би итгэхгүй байхад. За ингээд нэвтрүүлгийн минь болгоо үлээ авсан. Сонирхолтой яриа өрнүүлсэн. За Болцаах хахтаа маш их баярлалаа. Тэгээд урлагийн цааш тийм Google-тэй кино их нөр их ажилт чинь өндөөсөн дэр амжилт хүсье. Тэгээд заавал сансан дээр ороод гоё Монгол Google-тэйг өргөжлүүлээр яах нь. за баярлалаа. Баярлалаа. За сайхан танилцлаа хатаа. Гоё чин сэтгэлийн ярилцлага байл. Мдээгүй үзээгүй сонсоогүй юмаа сонслоо. За баярлалаа. Бүх зүйлийг баримттай нотлогоотой нь үзлээ. Ингээд сайхан Би санагдаа. харин баярлалаа хайрт. Хоёр үедээ наа хурж авсан. Би ингээд их тайв ярих бам юусэн харж байгаагүй. Гэтэ нэг сүртэй хөөх юм ярьж байгаас нэг сүртэй хийж чадаагүй өдөрх юм баа. Уушлаа. Гэтэ одоо яг цаг үеийн ярьж ашиг хэрэг натаа хамтарч юм уу эсвэл бидийг дэмжиж хөглөн хийх гэж байгаа тийм янз бүрийн хүмүүс бид хамтдаа байлаа. Ахын одоо нас өсөрсөн ч гэсэн миний хөглөн хүсэл тэмэл залуугаар байгаа шиг байна. За ингээд энэ гоё үгээр нь нэвтрүүлгээ өндөрлөё бид. За тэгээ дараа уулзтлаа. Баярлалаа. Баярлалаа.